Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast румын хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. Zubroka. Сайн бацхан манайхаа podcast румын цаашин давар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг Сан Мигэл Light ам XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. За мөн Zubroka брендийн Jean ам Avandra бид бүхэнтэй хамтран ажилтгийг дуулахад таатай байна. За ингээд өнөөдрийн зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Бид нар өмнө нь бол манай подкаст хамгийн гарч эхлэхдээ ерөнхийдөө айгүй их тийм спорт тэр дунд айгүй их саксэж гарч ирж байсан. Тэгээд сүүлд бол одоо маш олон саксны подкастад гарч ирээд одоо спортын зочд маань бас цөөрчтэй. Тэгээд бас айгүй олон дугаарын дараа дахиад буцаад сакс эргээ ирлээ. Тамжид хүрэлцэн ирсэн байна. Мандах хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За тэгээд маа тамжидыг бол мэдчих жоох. Мандах болохоор одоо M Sports гэдэг Монголын бас спортод эдгээр жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа M Sports-чууд 5 жил явцсан уу? M Sports-ыг мэдхгүй хүн одоо байхгүй зэ. Маш актив үйл ажиллагаагаа явуулж байгаа спорттой холбоотой маш олон мэдээллүүдийг бас хүмүүст айгуу гой хүргэж байгаа ийм газрын үүсгэн байгуулагч залуу байгаа. За тийм тамжид маань буцаад одоо металлын манай бишрэлт металлын таамын маань буцаад ажилдаа орсон байгаа тий. За сонь сайхан юу цаана. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За урьж оролцуулсанд баярлалаа. За ойрын хугацаанд бол M Sports-ийн зүгээс Улаанбаатар Cup гэх хүүхдийн лиг дээр л ер нь фокуслж ажиллаж байна. Мэдээж хэрэг бусад спортын төрлүүд дээр бас мэдээлэл бол хүргэж байгаа. Ер нь бол одоо хамгийн том хийгдэж байгаа ажил бол Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сурагчдын дундах сагсан бөмбөг волейболын төрлийн одоо дүүргийн болон нийслэлийн аваргын тэмцээний зохион байгуулалт явуулж байна. За манай таами хэсэг амруу би найз. Амрал цаах та. Амрал цаахсах. Энэ жилийн нөгөө багасаа холдоод ерөөдөө нэлээд ажлууд төлөвлөсөн явж исэн. Мэдээж одоо сагсан бөмбөгийн холбоонд ажиллаж байгаа. Дасгалжуулагчдын сургалт хөдөө орон нутгаар болоод дасгалжуулагчдын холбоотой сагсны холбоо хамтраад coach clinic CBA гэсэн зэрэглэлийн сургалтууд дээр ерөнхийдөө ажиллаж байгаа. Мөн одоо хөдөө орон нутгаар саяхан бид хөвсгөл эрдэнэ дээр бас coach clinic сургалтууд ингээд бараг 100 гаруй дасгалжуулагчид сургалт орчод ирсэн. Мөн давхар одоо ингээд намраас мандахын санал болгосноор Улаанбаатар Cup гэдэг нийслэл дүүргүүдийн аваргуудын тэмцээн дээр сагсан бөмбөгийн одоо комиссар гэдгээр ажиллаж байгаа. За тэгээд 2 хоногийн өмнөөс эхлээд буцаад бишрэлт металл багтаага нэгтцэн явж байна. За хэдүүлээ өнөөдөр нэлээд их саксарих хаа гэсэн. Би өө саксарих гэж бодож байна. Саксарил болно үстэй өрөө. Тэ. За тэгээд яг би зүгээр нэлээд ерөнхий том зургаар би ч одоо бас яг сагсан бөмбөгийн тоон дотор бас ингээд сүүлийн хэдэн жил хөрхөө ажиллаад явчлаа. Тэгээд том зургаар нь би асуучих гэж бодож байна л та. Ер нь Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүд төсрөнгөө хөгжиж байна. Хамгийн том шалтгаан нь ер нь юу бол гэж одоо ботогдож байна. Хамгийн том шалтгаан бол тэгэл холбоодууд нэгдэж нээлсэн л асуудал байна шүү дээ. Нэгдэж нээлээд нэг үндсэн зохион байгуулалтад ороод одоо 3 дахь жилдээ орж байна. 4 дахь жилдээ орж байна. 22 оноос UJ Arena-д анхны одоо лиг ихсэн цагийн өмнөхөн нэгдэж нийлээд бүгдээрээ хамтдаа явъя гэт. Тэр л одоо хамгийн том шалтгаан гэж бодож байна. За спортын төвөрдөнд байсан сагсан бөмбөгийн лигийг бол үзэгчд маань бүгдээрээ мэдчихэж байгаа тий. За нэг 1000 гаруй хүн суудаг тий. Бүр чихээд бүр ингээд битүү суудаг тий. Плей-офф хоёр. Тэгэхээр үзэгчд нар маань ер нь бол бэлэн байсан баг. Том ордныг хүлээж исэн баг. За энтэн уялдаад нөгөө южэрэн намын ашиглалтанд орсон тий. Золбоог захиралд бол бид нар бас баярлах хэрэгтэй баг. За тэгээд яг үйл явдлууд бол айгүй гоё давхцаад өрнөцсөн. 2 холбоо нийлсэн. За 2 холбоо нийлээд нэг удирдлагатай менежменттэй болоод ингээд зохицолгоонууд нь бүр айгүй гоё таарцсан. Тэгээд өнөөдрийн төвшөнд бол ингээд зөв менежмент бодлогоор хөгжиж явж байгаа л гэж байна. Ер нь энэ дээр арена ер нь хэр нөлөөтэй байсан бэ? Аренагийн нөлөө бол нэлээд том байсан гэж харж байгаа. За үзэгчд бол багтахгүй байсан тий ордон дотор спортын төв ордон дотор. За тэгээд
арена гоё аренатай боллоо. Тэгээ 3000 орчим хүн суудаг. Үнийг дагаад олон улсын тэмцээнүүдийг манай Монгол улс авдаг болчлоо тий. Олон улсын стандарт шаардлагат нийцсэн. Тэгэхээр аренагийн нөлөө бол мэдээж хэрэг байгаа. За одоо эргээгээд харъя л да. Арена байхгүй тий спортын төвөртөнд орчихсон бол хүмүүс нь багтахгүй олон улсын тэмцээн авахгүй ч юм уу нөхцөл байдал үүсгэл байх л та тий. Тэгэхээр нөлөө бол байгаа. Би болохоор яг хаа одоо энэ тэмцээнд аренанд гараад ирээл ах шиг байна л да. Тэгээ нэг юм стандарт гэдэг юм чинь бас их чухал юм а тий. Нэг юм одоо юу гэдэм байгаа би зүгээр ингэж бодоод байдیں۔ Яг уранган шиг юм том мөртлөө стандарт нь одоо нисхийн ордон ч гэсэндээ том штэ юм тий. Гэтэл тэнд стандарт гэж зүйл юу ч байхгүй байхгүй тий. Хараал эзэн зүгээр монголчлаа хийцэн. Тэгэл ингээл юу мөний нам амын нөлөөмөл орцсон ч ах шиг тий. Тэгэд ирэхээрэл мэдхгүй над нэг тийм том жижиг асуудал ерөөсөө биш байсан юм шиг байна. Энийг юм хувийн хвшилт гарч ирээд хэдий үнтэй яасан ингэсэн тэгсэн гэл асуудал байдаг ч гэсэндээ нэг стандарт гэж зүйлийг яг оруулаад ирсэн ерөөсөө энэ цагсан бүгийн хөгжилд аягүй том хувь нэмэр оруулж. Би одоо энэ уранган гэж одоо энэ арена хэрвээ баригдаг байсан бол асын үлгүүд одоо юу вэ энэ ч та Азийн аваргуудын лигт 3-т ороод явчих жишээ нь тий. Энэ бол гарч ирэхгүй байсан баг гэж бодож байгаа. Тэндээс нөгөө олон улсын нөгөө FIBA-гаас жишээлбэл улс орнуудад нөгөө юм тэмцээн явуулах юм стандарт гэдэг юм л. Тэр нь хамгийн наандаж л одоо 3000 хүн орох багтаамжтай capacity тий. Тэгээ дээрэс нь одоо тэдэн далын өнцгийн камер хамгаалагчид тэгэл овцол хөрөмөр маш олон юм нөгөө дагсан юм шаардлагууд байт юм л. Тэгээ магадгүй тэрийг бол UJ-арена мэдээж судалж хийсэн баг. Тиймдээ ч одоо болтол ингээд хамгийн том тэмцээн жишээлбэл BCL, ECL-ээс илүүтэйгээр сая жишээл 16-гийн Азийн аваргыг хүлээж авлаа тий. Тэгэхээр яг тэр стандартууд нийцсэн учраас олон улс хүртэл одоо ингээд хүлээн зөвшөөрөөд тэмцээнүүдэд өгөөд холбооны бодлогыг дэмжиж явах жишээ тий. Холбоосоо ажиллаж байгаа учраас Монголд энэ тэмцээнийг явуулчих гэдэг юм уу. Тийм боломжууд нь үүссэн байх гэж бодож байна. Нэмээд бол нөгөө байршлын ялгаа их гарч байгаа бах тий. За Степе арена буян тухай бүр нисхийн тэнд байгаа. За буян тухай ордон ч бас нисхийн тэнд байж байгаа. Ярамгөрч одоо нөгөө баг аялал зохион байгуулна гэдэг. Airplane-ийнхэн маань бас аяллаа компани тий. Ярамгийн аялал зохион байгуулъя гэдэг нөгөө хошин юмнууд явдсан шүү дээ. Ирж очиход бол маш их хугацаа шаардж байгаа. Хүмүүс тийшээ ажиллаар очих ч юм уу тий. Нодон жил одоо волейболын дэдлэг нодон урж нь 2 жил Степ аренад болсон тий. За тийшээ үзэх гэж явах гэж байгаа. Бид нар нөгөө спортын шугамаараа ажиллаа хийгээл явдаг тий. Тийшээ явж байгаа залуучуудыг бол за гэд очиод ажиллая гэд тэр чигтээ ингээд тараараа гэдэг юм өөр ямар ч ажил төлөвлөх боломжгүй болгодог. За буян тухай ордны хувьд бол баг 12 3 14 оны үеж ашиглалтанд орсоо одоо баг 10 жил болж шүү дээ. Чуу мадон бом тэр ирсэн үед All Star-ын зохион байгуулагчаас байршлын хувьд нэг байгаад байна. Тэгээд тоглолтыг үзэхэд нэг юм орчин аура байдэн шүү дээ. Буян тухай цагс үзэх одоо асан аренад волейбол үзэх ч юм уу тий. UJ аренад сагсан бөмбөг үзэхэд UJ аренад үзэхэд айгуу тийм уур амьсгалт нь орж үз болоод идэг. Тийм ялгаанууд бас байгаад идэв юм шиг санагдав. Атмосфер бүрдүүлэлт гэж нэг юм альчгүй байгаад байна тий. Нэг юм надад нэг юм сони юм ягаад ч юм за яг степи бол бас арай учиртай. Одоо тэр нисхийн ордон бол цаанаа нэг юм хүүдэн мэдрэмж төрүүлээд дээ нэг юм хоосон нэг тийм мэдхгүй надад тэр ерөөсөө таалагддаггүй. Тэр чинь нөгөөс нэг гиттийн одоо тусламжаар ч үлээ барьсан гэдэг баха. Тэгээд төрт хэдэн өг нь юунд хэдэн өнчлээ тэрийг нь бол сайн мэдгүй. Гэхдээ хятадд тоглолтууд хийгээ явж хахад яг буян тухай шиг юм ордонгууд байдаг байхгүй. Тэгдэг тий. Тэгэхээр тэр чинь нэг тэрнээс доотлолт нь одоо тэнд цагс тоглож байхад бүрдэхгүй байгаа шалтгаан тоглогчтойгоо ойртож чадахгүй байхгүй. Тэр доотлын давхарт дахиад ингээд доошоо ингээд шатлсан шатнуу суугаад тэгээ дээрээсээ өөждөг. Өөрөөр хэлбэл тэр чинь маш олон хүн амтай улсад баригддаг одоо тэр стандартын л юм байгаа болов уу гэж би бол боддог. Хятадд нэлээд тэмцээнээр явж байхад яг тиймэрхүү ордонгууд байд юм л. Буян тухай ордон дээр ч нөгөө янз бүрийн жижиг тэмцээнүүд ч юм уу улсын аврагч ч юм уу зөндөө тэмцээнүүд болдсон шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг заал талбайгаа 3 хувааж байгаа сагсан бөмбөг үлбэл тоглож байгаа. Тэгэхээр тэр өөрөө амар том талбай байгаа байхгүй. Тэгэхээр тамжид дийлдэг бол бас зүг байхгүй. Үзэж байгаа хүмүүс маань нэг холоос ч юм уу үзээ нэг том талбайгаас талбай амар том байгаад байдаг тийм 3 хуваагаад болдог талбай гэж нэг талбай болгочхоор ямар жижиг харагдахгүй тийм. Тэгэхээр орчин нөхцлүүд. Гэтэл тухайн үед ордонгүй байхад буян тухай олгоо ясаа. Бид нар ч бас тийм том ордон үзээгүй те. All Star ч дүүрж исэн шүү дээ. Тийм. Чуутай үед чинь тэр 15 оны үед байна. Чуу мадон бомб ирдэг чи 15 6 оны. Гүү сүүлд ордон дээр
Лиг болоод би чинь тоглохоо байсан байхгүй юу. Нөгөө янзтай ясны шүл дээдлийг хичээлөө нэг тэгж болж өстэй сүүлийн жил. Одоо Miners хас 2 финалдад хас төрүүлдэг жил байхгүй юу. Тэрэн дээр жишээлбэл нөгөө юу агуу хотлоос солиорч нөгөөч тэр чинь степ юм. All Star степэд болж ирсэн байх шүү. Миний санаж байгаагаар бол яг тэр 16 оны чуута үед л All Star тэнд болж бүр битүүд үржсэн. Хамгийн сүүлийн All Star ч нэг хин Мошо Боги хоёр хоорондоо шидэлцдэг шүү дээ. Тэрийг би яриад байхгүй. Тэрэн дээр би хамгийн сүүлд тоглож ирсэн жил байхгүй. Тэр степ. Тэр бол степ ялчгүй степ. За тэнгуут одоо нэг юм асуулт байна. За сагс сайжирж гин, юу сайжирчлаа? Багуудын амжилт сайжирж гин гэж энэ өөрөө угаасаа олон улсад ингээ харагдаж байна. За угаасаа заал маал маань ингээ гоё бол аренанад гоё болчихлоо. За тэгэнгүүт нэг юм хоёр асуудал байна л да. За Монгол тоглогчид маань одоо яг энэ том лигүүдэд дагаад яг хувь тоглогчдын чадвар сүүлийн үед хоёрын бодлоор мэдээж сайжирч байгаа. Тэр бол ойлгомжтой. Хэр их сайжирч өсрөнгүү юу? Сүүлийн одоо яг 4 жилээр бодъё. Сүүлийн 4 жилээр үү? За байрлал болгон дээр янз бүр л байгаа. Сайжирж байгаа шалтгаан. Ер нь бол би бол хувьдаа бол Сагсан бөмбөгийн шигшээ баг ч юм уу тэр утгаар одоо хамгийн алтан уяг бол одоо тэр юу л гэж боддог. Амжилт үзүүлснээрээ ч гэсэн одоо Том Санчер, Азаах тэгэл Төрөх Мурах явж ирсэн. Одоо Инчонд 8-д орж ирсэн шүү дээ. Тэр үеийг гэж тий. Нөгөө шигшээ 8-д орж ирсэн байхгүй юу. Тэр бол хамгийн оргил үе байсан баг. Монголын одоо шигшээ багийн түүхэн гэх юм уу. Одоо тэрийг давж гарахын тулд одоо дүүнер ингээл бэлтгэлээ явж л та. Тэрнээс өмнө бол юу байна вэ гэхээр бодохоор шигшээ баг нэгдүгээрт маш олон юм гадаад дотоодын тэмцээн Монголдо ирж авж гин, гадагшаа явж авч гин тоглож байна. А тэрний дараагийнх нь бидэд BCL-д 2 жилийн өмнөөс эхлээд тоглоод эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл гадаадын лигийн аваргуудтай бид нар гар зөрүүлж үзээд байна те. Монголд боллоо, Тайван, Малайз, Индонез, Сингапур те. Гадаад дотоотой ингээ яваад тоглоод ингээд ахаар яаж юм бэ гэхээр нөгөө нэг олон улс руугаа арай төхөөд эхэлж байна. Тэнд тэгдэг юм байна, ингэдэг юм байна. Тоглолтын арга гэхээс илүүтэйгээр одоо тамирчид нь яаж бэлтгэлээ хийд юм бэ? Цаатлын баг нь яаж ажиллаж байна? Багийн ард нь ямар хүмүүс байна? Юу идэж ууж ийн гэл бид ч бүгдийг харна шүү дээ тэр чинь. Сэлгээнийхэн цан зүгээр чамдаан дөрөв юмнууд авцсан нэг янз бүрийн өнгийн юм уугаал те. Эмчин байна, терапист нь байна. Тэг яг энэтэй давхцуулаад одоо нэг гадаад мэрэгчлэлтэнгүүд айгу ийм том нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Тэрс модо дасгалжуулагчд те. Сайн дасгалжуулагч дээр тийш. Одоо энэ жил жишээлбэл Грекийн шигшээ багийн дасгалжуулагч хүртэл Монголд ажиллаж байх жишээ нэ. Гээд нэгдэж нийлсэн цагаас эхлээл бүх юм ингээд давуу тал болол зөв менежмент явал яг тус тусын үүргээ гүйцэтгэл дараагийн түвшинд гарах ингээд боломжуудыг өгөөд нь шүү дээ. За тэнгууд миний хувьд бол харж байгаагаар шигшээг бол маш өндөр болж байна одоо. 2 м давсан бид нар одоо сая шигшөөгийн зөвлөлтөлсөн 7 5 6 хүүхэд байж байгаа жишээ нэ. Тэгэхээр энэ нь өөрөө юу гэлээд байна? Энэ олон боломжууд дээр хүүхдүүд өөрсдөө л хичээж чадвал бид нар цаашаа ингээд тэр өмнөх ах нарынхаа амжилтыг давуулах тэднээс илүү тоглох маш том боломжууд байна. Тэгээд дээрэс нь мэдээж илүү хөлбөр системтэй, илүү үүргээ хийсэн, илүү багийн тоглолттой сагс маань одоо тийм болж эхэлж байна шүү дээ. Илүү стратегтэй тийм. Тэгэхээр би бол энэ ирээд одоогийн залуучууд бол улам цаашаа гоё болох байх гэж бодож байна. Мэдээж хийх ажил байгаа. За, дамжтай бол яг санал нэг байна. Юун дээр гэвэл за үеийн ингээд багууд байгаа шүү дээ. 99 2000 он, 2000-аас 2010 он, одоо 10-аас 20 он, 20-аас 30 он ч гэдэг юм. Энэ болгоныг бид нар ингээд яг зэрэгцүүлж харьцуулахад бол маш хэцүү тийм. Эдийн засгийн нөхцөл байдал ч гэдэг юм уу ингээд маш олон хүчин зүйлүүд нөлөөлнө. За, яг улсын шигшээ багийн амжилтыг ярих юм бол яг Йорданыг хожоод шигшээ 8-д гарч ирж байсан. Йорданчууд Азийн аваргын мөнгөн медаль, хүрэл медальтай баг байхгүй. Тэгэхээр 14 онд тэр өндөр амжилттай багийг хожоо шигшээ 8-д гарч ирсэн бол улсын түвшинд бол өндөр амжилт. За клубүүдийн түвшинд бол одоо бид нар хас хөлгүүд багийг харж байна тийм. Одоо East Asian Super League-ийн Power Rank-ыг тэргүүлээ 3-0 амжилттай явж байгаа тийм. За BCL-с хүрэл медаль авсан ч гэдэг юм уу. За ингээд сагсан бөмбөг бол одоо ингээд хөгжиж байна. За энэ дээр клубүүдийг бол дуртахгүй байхын аргагүй. Үүний цаа нөгөө маш олон эзэд хөрөнгө оруулагч нар байж байгаа тийм. Нэг үг хэлэхэд бол нэг тийм амар ашиг болоод байгаа юм байхгүй. Зүгээр л спортод ингээд хоббинд дуртай спорт хөрөнгө оруулаа явж байгаа хүмүүс байхгүй. Эргээгээ за нэг
жерсийн дээр нэг логогоо тавьж ин те ганц нэг хүн реклам тавьж ин. Гэтэ тэдэргүй тэр рекламтай үгүй тэр компаниудын үйл ажиллагаа тогтцсон л компаниуд байгаа шүү дээ. Аппууч гэдэг юм уу юу гэдэг те зөндөө олон компаниуд шүү. Тэгээд ирэхээр тамирчид маань мэрэгжлийн түвшинд гараад ирлээ. Мэргэжлийн төвшөнд гарч ирж байгаа гэхээр чинь цалин мөнгө нь хангалттай болчлоо. Ажил төрөл хийхээ болчлоо. 100% одоо биетэй анхаарах, бэлтгэлтэй анхаарат ирж байна. Тэгэхээр одоо сая тамирчид хэлж байгаа те за сэргийг сэнчэрч гэдэг юм уу те бүгд л яг ажлынхаа хажуугаар part time. Тийм, ажлынхаа хажуугаар сагсаа тоглож явж байна. Тэгэхдээ тэр өндөр амжилтыг гаргаж ирсэн. Тэгэхээр одоо яг бүр илүү их хөгжин. Бүр энийгээд байгаа нөгөө мэргэжлийн төвшний зохицуултууд нь гараасаа гэж бас боддог. За одоо мэргэжлийн тамирчны гэрээ хийх гээд ирдэн тий. Хөдөлмөрийн гэрээ хийх юм уу? Мэргэжлийн тамирчны гэрээ хийх юм уу? Одоо яг ямар гэрээ хийх хэвээр. Тэгээ энэ нь одоо хөдөлмөрийн хуулиар иргэний одоо шүүхтэр маргаа үүсгэх юм уу? Тий спортын яд битэр төр маргаа үүсгэх юм. Зохицуулт нь байхгүй. Одоо энэс шалтгаалал 100 болгон л одоо нөгөө юм солилцоо 8 дээр асуудлууд гарч байгаа шүү дээ. Одоо бүгд л мэдж байгаа тий. Зохицуулт нь аягүй тийм байхгүй. Одоо бүр лиг нь өөрөө зохицуултаа хийгээд ганцхан сагсан бөмбөгч шүү дээ. Одоо волейбол тий хөл бөмбөг жудоч гэдэг бүгдээр ингэ нэг мэрэгжлийн агентуудтай болцсон. Мэрэгжлийн тамирчийн статустай болцсон. Зарим нь одоо жудог бол одоо ингээл гадны арабын багууд одоо нөгөө холбоотууд манай тамирчдыг авч штеп. Тэгэхээр ингэ мэрэгжлийн төвшөнд хөгжөөд ирэхэд мэрэгжлийн төвшний хуулийн зохицуулт, мэрэгжлийн төвшний одоо холбоотуудын журмын зохицуулт нь заавал байх хэрэгтэй. Тэгэх юм бол яг зэрэгцээд ингэ хөгжиж болно. Нэг тал нь хөгжөөд идэг. Зохицуулт нь хойно орхигдоод игэл одоо шүүхийн маргаан 2-3 жил үргэлжлэнтэй. Одоо бидний амир сайн мэддэг энэ би хизээ шүүхдэхгүй шүү дээ тэр чинь. Энэ бигийнхэн журмаар бүх юм зохицуулагдал явж идэв шүү дээ. Тэгэхгүй яг шүүх рүү ингээл аваа чинь наагаа яачих юм бол тэр чинь нэг тамирчин асуудлаа шийдэхийн тулд ханхаштай шүүх 2-3 сарын дараа хуралдана. 14 хоногийн дараа давна. Дахиад 6 сар. Дээд шүүх рүү дахиад 6 сар. Ингээд чи тэр тамирчны 2-3 жилийн карьерч дууссан шүү дээ. Тэгэхээр хуулийн зохицуулт бол энэ журмын зохицуултуудад давхар хийх хэрэгтэй л гэж. Подкаст рүүмийн хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажилладаг билээ. Тэгэхээр XM брокерийн зүгээс 7 хоног бүр 25 мянган доллар, за сардаа бүр 100 мянган долларын шагналын сантай демо тэмцээн зохион байгуулдаг гэдгийг та бүхэн мэддэг. За тэгэхээр XM-ийн харилцагчид маань демо тэмцээнд демо буюу одоо бодит бус хөрөнгөөрөө оролцоод шагналын сангаас бодит мөнгө хожих боломжтой байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн үннийг мэдж байсан уу? За өөрийгөө ч сороод амун шагналын сангаас ч хүртэх ийм гайхалтай боломжийг XM Broker бүрдүүлжээ. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. За тэгвэл ийм байна. Дасгалжуулагчд яаж вэ? Монгол дасгалжуулагчд. За одоо Монгол дасгалжуулагчаар одоо манай Василис байгаа шүү дээ. Head coach байгаа бах тий. За энэ хизээ бид нар яг Монгол хүндээ даатгаж, таймд даатгаж өгөх юм бэ. Тэр цаг хугацаа хизээ юм бэ. Тэгээ тэр хүн бас яг таймыг бас муу юм уу? Юун дээр? Шишээ багийн head coach. Үгүй тэр юм ч таас. Би ерөөсө таймыгаас суух. Би ихлэ мантаас сууч. Василис дасгалжуулагч ирээд одоо баг 2 дахь жилдээ болж байгаа шиг нэ. За эхний жилд шууд одоо ингэ нэг коуч юм авцраал тэгэл гинт ингээл амирлаг болоод ч юм уу амжилт гаргаад явна гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Тэгээ нүдэн уржин жилийг санаж байна. 23 онд тий хожигдоол сенчрийг дуутахгүй яасан, ингэхгүй яасан, тэгхгүй яасан ингээл бөө хийлээ. Одоо баг Василисаа халаа явуулаач гэжсэн саяхан шүү дээ. Тэр үед ч гэсэн манай ийм спортс төр бол ингээд мэдээлүүд гарч ирсэн. Ер нь бол бид нар ингээд тухайн дасгалжуулагчид итгэж байгаа бол багч бай, шгшээч бай, юуч бай. Заавал сакс биш бүх юм. Тэр хүн чинь нэг арга барилаа ингээд суулгах те бэлтгэлийг хугацаа байх, юмаа турших ингээд нэг юм хугацаа хэрэгтэй те. Тэр хугацааг нь хараач хэл гэдэг байр суурьтай байсан. Одоо ч гэсэн ер нь Монгол дасгалжуулагч гэл одоо клубүүдээр дээдлэг дээр 2 Монгол дасгалжуулагч ажиллаж байгаа шүү дээ. Одоогоор ахлахаар бол те. Цогоохоо Ховд дээр толгойхоо. Тийм. Тэгээд Эрдэнэ жаргал 3 Brothers дээр. Тэгэхээр энэ хүмүүсээ авсраад 2-3 хүн тоглолтод ч юм ингээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Тэр хүний чинь бүрдүүлсэн ростер нь ч биш шүү дээ. Зунжингаа тэр офсизны үеэр бүрдүүлээд одоо баг 12 сарын 1-нд дууссан. Бүрдсэн ростер дээр тэр хүн юм хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь яг тэр ростер дээр өөрийнх нь одоо нэг юм систем таарах юм уу таарахгүй юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр боломжтой хугацаагаа л өгөх хэрэгтэй байсан. За Василис дасгалжуулагчийн хувьд бол боломжтой хугацаагаа бол нэг жил орчим тийм нэг алдаа оноотой явж байгаа одоо сүүлийн жил гарангийн явцанд бол
маш өндөр амжилтыг гаргаж байна. Бид нар Азийн наадад баг анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаага оронгоол алдлаа шүү дээ. 1 оноо. 0.3 дойл. 0.3 дойл 1 он. Бүх асуудал шийдэж. Тэн дээр бол яг цаашдаа энэ пибач гэдэг юм эдгээр тоглолтыг зэрэг явуулах юм уу бодохгүй л бид нар нөгөө төрүүлээ тоглолцсон тийм. Араас нөгөө хятад юу Гуам хоёр ч сүүл тоглож байгаа шүү дээ. Нөгөө 13 оноо илүү тий 12 илүү 13 оноогоо хараад Гуам нь хожихын төлөө тоглохгүй хятад нь угаасаа нөгөө хэд нь ингээд тий эвлэрсэн тоглолтын дүр зураг явсараагаал хамгийн сүүлд 0.3 дойлдол манай асуудал шийдэгдэж байгаа. Одоо дэлхийн аваргуудын ингээд шатны тоглолтууд байдаг шүү дээ. Зэрэг явдаг тий. Эхлээд ингээд ихтийн хэсгийн хоёр тоглолт Монголд бол ингээд сүүлжил явждаг тий. Сүүлийн тоглолтууд нь зэрэг явж байдаг. Үр дүнгээс нөгөө нэг юм янз бүрийн асуудал үүсэхгүй тул. Магадгүй тэр тоглолт тий Монгол, Япон, Гуам, Хятад хоёр зэрэг болсон бол манай шгшиг бол гарцсан. Гуам тэр 13 оноогоо яхахын тулд дайр нөгөө баг нь хамгаална ч гэдэг юм уу тий. За тэгээд би юу асуултанд ерөөсөй хариулт авч чадсан шүү дээ. Юу яриа авч байгаа ч тийм. За тэр хүн өөрөө ингээд айгуу гоё систем хийгээд одоо 2 дахь жилдээ явж байна. Миний сонссоор бол андуураг бол эрх жил гэрээнд тусах байх. Монгол Улсын шгшөөгтэй байгуулсан тий холбоотой байгуулсан. Тэгэхээр энэний дараагийн дасгалжуулагчийн асуудал яригдах байх. Одоо шгшөөг дээр байгаа дасгалжуулагч нарыг ярих юм бол металлын ахлах дасгалжуулагч Гаавлаг байгаа. За Тархан Юнайтедийн туслах дасгалжуулагч Азаа. За бишрэл металлын туслах дасгалжуулагч Тамжид. За Ташны бас байгаа бах тий. 18 16. Тэгэхээр хэрвээ Монгол дасгалжуулагч гарч ирэх юм бол энэ 3 хүн нэмээд одоо майнерсын андар бас яригдчих магадгүй байх. Гэхдээ ер нь бол шгшөөгд дээр байгаа 3 хүнээс л яригдах бах тий. Тэгэхээр хэрвээ гадаад дасгалжуулагч одоо дараагийн ээлжинд сонгохгүй гэх юм бол энэ 3 хүний маань нэг нь Монголын шгшөөгийг ахлахж таарах бах. Энэ хүмүүс бол одоо олон хүмүүсээс суралцаа явж байна. Одоо металл жишээ нь тий одоо өнгөрсөн жил Ципилис гэдэг дасгалжуулагчаас бол дамжиж суралцаалд авах гэх ухаанаар л явж байна. За Василисаас суралцаа нөгөө талд нь Тархан Юнайтед чинь сүүлийн 3 жил баг нэг коучтой явж байна. Андрус тий. Тэгэхээр энэ 3 хүнээс тавигдах магадлал байгаа. Цаашдаа би бол хэлж мэдэхгүй. Гэтэ хин нэг нь болж магадгүй. Суралцаад бүгд хин сайн суралцсан, хин итгэл хүлээлгэсэн хүмүүс нь л болох. За тань ер нь Монгол дасгалжуулагчдын ур чадвар хэр сайжирч байгаа вэ? би бол сайжирч байгаа. Тэгээд маш сайн сайжирч байгаа л гэж бодож байна. Тэгээд яг хуу энэ дээр нэг юм байна шүү дээ. Одоо түрүүнд амар чанга асуулт хэлж байгаа байхгүй. Одоо нөө шгшөөгийн дасгалжуулагч юм уу? Аливаа нэг ахлах багийн клубын дасгалжуулагч байна гэдэг чинь өөрөө маш их ажил, маш их стресс, маш их дарамтны ажил байхгүй. Тэгээд тэрний чинь ард талд нь одоо коучинг стаф гэж байх хэрэгтэй. Одоо хин туслахын, хин видео үзэхийн, хин довтлогоо хамгаалалтаа хариуцахын, хин хүчний коучинг тий. Эднээс гадна тэр коучд одоо хэрэгтэй тамирчид нь байх хэрэгтэй. Тэгжээ тэр чинь юмны зохицол бүрдчихэж амжилтууд үүсэж байгаа л асуудал шүү дээ. Тэнгүү тэрэн дээр одоо хин нахлаад хин туслаад байгаа нь яг сонирн биш тэр чинь багийн ард баг байгаа гэсэн ойлголтыг л одоо манайхаа маш сайн ойлгочих хэрэгтэй. Клуб байна уу? Шгшөө өгнө хамаагүй. Мэдээж бид нар одоо энэ 30-40 жил мэрэгжилд ажилласан. Дээрээс нь өөр Катарын шгшөөгч юм өөр шгшөөгүүдийг удирдаад үтсүүнээс суралцж байгаад бол маш их баяртай байгаа. За тэгээд бусад дасгалжуулагч ч гэсэн Монгол дасгалжуулагчд одоо гадаад коучнараас ингээм юмнуудаа суралцаад явж байгаа байх. Тэгэхээр энэ дээр үндсэн гол асуудал нь юу вэ? Монгол дасгалжуулагчид суралцж байгаа юмнууд байгаа. Өөрсдийнхөө философи нэтэр гэдэг юмыг аваад явж байгаа. Гэхдээ том одоо юу гэдэг ингээд энд том одоо гадаадын сургалтуудыг харахаар шүү дээ. Нэг дасгалжуулагч байлаа гэхэд дор хаяж 10-аас 20 жил ахлахаар нь байна, туслахаар нь байна, ажиллаж хийж өөрийн сагсан бомбын коучингийн философи бүтээнэ гэж байгаа байхгүй дунджаар. Тэгэхээр чинь одоо та жишээлбэл хамгийн ойрын жишээ нөгөө Майамигийн коуч нэг мэдэн шүү дээ Эрик Спойстро. Тэр чинь жишээл хамгийн эхлээд видео скаутер байж байгаад тэгээд ингээд туслах болоод ингээд явсаар байгаад маш олон жилийн дараа жишээлбэл Майамигийн хэд бол олон жил яваад одоо баг шгшөөгийн хэд болох хэмжээний яригдчих шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол юу гэдэг альва нэгэн багийн ахлах болох шгшээ багийн ахлах болох гэдэг юмн дээр яг зөв зарчмын хүрээнд бол ингээд яг ойлгол миний хувьд бол ямар ч яарах юм байхгүй. Сур өдөр болгон сур. Гэхдээ наа нь юу гэдэг
клубын төвшөнд одоо юу гэдэг туслахаа хийгээд боломж нь олдвол ахлахаа хийгээд өөрийн философио тавьж үзээд гэхдээ тэрэн дээр одоогийн нөхцөлд маш эрсдэлтэй. Яагаад тэгэхээр клубүүд яг клуб шиг ажиллахгүй, компани шиг ажиллахгүй байгаа тийм. Эцдүүд нь 14 онлоо бай бай. Сард боллоо бай бай. Тэр хүний юмыг харж ингээд хүлээж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хин сайн муу гэдэгтээ биш манад эхлээд клубын болоод баг гэж юу, клуб гэж юу гэдэг системээ ойлгох хэрэгтэй. Тэрийг хамгийн сайн ойлгоцсон баг бол одоо Бронкос. Бронкос болсны одоо хамгийн том одоо баталгаа нь Азийн клубүүдийн аврагт хүрэл медаль авч явах хэмжээний жишээний. Тэгэхээр энэний цаана нэг юм байгаад байгаа шүү дээ. Энд ч одоо ямар ч юм одоо систем энэ ойлголтын клубыг хэрхэн бүрдүүлэх юм гэдэг юм л явж байгаа. Тэгэхээр энэ ойлголт Монголд бүрэн батчаад бусад клубүүд хасын хөлгүүд гэдэг клубыг хараад өгөөч гэж би бүр хэлмээр байна. Энийн ард яг юу яваад байгаа? Яаж яваад байгаа? Эднэр амархан ингээ коуч солиод байна. Хизээний солиод байгаа тийм. Энийн араас ингээ клубүүд хараад ингээд үлгэр жишээ аваад яваад клуб баг гэж юу юм бэ гэдэг бид нар нийтээрээ гоё ойлголттой бол зөв ойлголттой болчих хэрэгтэй байна. Тэрний дараа шгшээ өгөн ч гэдэг юм уу яригдах бол дараагийн асуудал гэж. За тэгвэл одоо жоохон хэдүүлээ деталь юм яриа л да. За лиг рүүгээ оръё. Тами сая металлаас гарлаа. За яад гарсан марсан надад хамаагүй. Тэгээд тэр үеэр head coach-ээр жишээлбэл манайх бол яг тухайн үед санал тавьжсэн. Гэхдээ сүүлд нь яг маах Эрдэнэ жаргалыг head coach-ээр тавьсан л да. Манайх гэдэг нь одоо Brothers гэдэг баг шүү заа. Тэгэнгүүт тэр л гэхдээ бүр сүүлд бас асуудал учраас юу гэдэм байгаа хин Эрдэнэ жаргалыг бол нэг disrespect гэдэг юм бол байхгүй. Тэр чинь бүр айл өмнө болсон яригцээр байна. Тэгэхээр чам дээр жишээлбэл ингээд head coach-ийн хэд хэдэн багаас ганцхан манахаас эрээг байх гэж би бодож байна. Тэнгүүд чи болохоор сонгоогүй шүү дээ. Болоогүй гэж үзсэн үү? Тэрэн дээр яг одоогийн нөхцөл байдал харахаар ер нь бол болоогүй эрсдэлтэй. Одоо юу гэдэг хувь хүний өөртөө итгэл байж болно. Гэхдээ цаг үеийн ч юм уу, баг нь ч юм уу тий. Ягаад тэгэхээр би бол юуг илүүд үзэж байна вэ гэхээр улирал дуусаад ямар нэгэн баг шинжил хийгээд ингээ явах гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр баг ядаж дор хаяж 3-аас 5 жилийн төлөвлөгөөтэй юу? Яг ажлыг гэвэл те. Одоо наадтай ч юм уу. Миний хувийн бодол واخхой. 3-аас 5 жил доктортой ингэж явъя. Тэгээд яг энийг чи шийднэ. Энийг эздүү шийднэ те. Өөрөөгөө тодорхой болгоод баг бүрдүүлэлтэн дээр коуч нь оролцоод ерөнхий менежер гэдэг коучийн стафаа бүрдүүлээд те. Ингээд ажиллахад бол одоо ямар ч үг дээрээс юу гэдэг ямар ч татгалзаад байх зүйл байхгүй. Гэхдээ тэр болгон бүгд гэрээтэй намтай яг ингээд тэр зарчмаа дагдаг өөрөөрөө дагдаг тим юмыг бол хүсэж байгаа. Яг тэгэхээр би чи энийг нөгөө Василсаас ерөнхийдөө зөвлөгөө аваад ингүүл яадаг вэ хизээд нь яах вэ гэдэнгүүт. Одоо л ерөөсөө ярах цаг биш. Зөв цагтаа зөв газараа ингээд яг урт хугацааны байдлаар ч юм уу шийдээд тоглогчдоо өөрөө шийдээд ингээ явал ер нь бол коуч ингээд зөв явдаг аа. Тэгэхээр одоо ингээд тэр цол тэмдэг одоо юу гэдэг ахлах нь ч байд юм уу тим юмд бол яарах хэрэггүй. Өдөр болгон сур. Энэ бол цаг хугацааны ирэхээр сурцсны дараа бол бүх юм дагдаг юм аа. Тэ гэсэн том зөвлөгөө байсан. Ер нь ийм клубын соёл гэж юм байгаа шүү дээ. Клуб болгон өөрсдийн гэсэн соёлтой. Тэнгүүд тэр нэг соёлоо суулгана гэдэг юм бас байгаа тий. Нэг соёл гэж тийм уул нь байгаад тэр нэг суугаад байгаа юм шиг дараа жил нь дахиад шал өрүүлчихдэг тий. Тэгэл за нэг дахиад энэ одоо нэг өчртэй болохнуудаа гэтэл дахиад нэг өөр хүмүүс орж ирэл ингээл өөрөлдчихдэг ч гэдэг юм үү тий. Ийм зүйлэр Монголын багууд төр хэрэг анзаардаг. Зөндөө шүү дээ. За. Одоо ерөөсөө ийм л юм байна байхгүй. За багийг компани гэж авч үзье. Ойролцоо шүү дээ. Баг чим компани юм биш шүү дээ. Мангас яг зарим TBBM гэж яваад идэм шиг байлээ. Одоо татварын хуультай холбоотойгоор бол бүгд компани болж байгаа байна. За ер нь бол компани систем чинь за богино хугацааны төлөвлөгөө буюу 1 жилийн төлөвлөгөө байж чинь дунд хугацааны буюу 3-аас 5 жил гэх юм урт хугацааны 5-аас дээш жил алсын яраа бодлого тодорхойлдог. За клубүүд маань хараахан тэхгүй байгаа болоо гэж бодоод байна. За хасын үлгүүд гэдэг багийг сэтэмжид хангалттай ирлээ. За энэ дараагаас бол би Дархан Юнайтедыг хэлмээр байна. Дархан Юнайтед баг бол за
анх яаж төлөвлөснийг бол би мэдэхгүй байна. Дотоод үйл ажиллагааг нь бол мэдэхгүй байна. Зөвхөн ингээд байгаа байдлаас нь харахаар одоо байгаа ингээд 4 жилтэй 4 дахь жилдээ дийдлийг тоглож байна. За үүсгэн байгуулагдсан жил нь хөгжлийн лиг тоглосон баг. За эхний жилийн зорилгоод эдгээр дийдлигт орё гэж харсан байж магадгүй. Дараагийнх нь болохоор хүүхдүүдэд хөгжүүлэе гэж харсан байж магадгүй. Одоо балжин нэмгээ тоглох чиг те бид баг 3 4 жил ингээд лигт харж штэ. Тэгэхдээ одоо 19 төв хүүхдүүд штэ. Тэгэхээр хэдэн жил бэлтгэгдээд одоо ямар төвшөнд тоглож байна те. Дархан United баг том хөдөлгөөн хийснэггүй л үгүй штэ. Яг л анханасаа байсан залуучуудаар одоо ямар төвшөнд явж байна. Лигийн хүснэгтийн баг ихний 5-т явж байна те. Тэгэхээр яг бодлогоо тодорхойлоод жил болгоно нэг авраг авах биш яг бид нар ийм бодлогоор явна гэдгийг Дархан United тавьсан болов гэж хараад байна. Ер нь сошиал тэр нэг тийм амар хандлт аваад идэг ингээд идэг баг бол биш шүү дээ. Нэг ийм одоо юугаар бол NBA-гэр бол Mavs шиг те нэг ийм тайван хүмүүс л явж байгаа шүү дээ тэр дундаж. За тэгэхээр баг болгоо одоо ингээд нэг жил яах вэ? Дараагийн 3 жил яах вэ? Дараагийн 5 жил яах вэ гэдэг төлөвлөгөө бас их чухал байгаа. Жил болгон л багууд нөгөө нэг юм бүгдээрээ аврагын төлөө дээрээд те. Гэхдээ 10 багаас чи хэдэн авраг авах юм? Нэг л үстэй. Бус нь авраг авахгүй шүү. Тэгэхээр за бид нар энэ жил ийм төлөвлөгөөтэй байна. Урт хугацаанд ийм одоо залуучуудаа ингэж хөгжүүлэх бодлоготой те. Ундаргаа нь ингэж гаргаж ирнэ. Доороосоо бид нар ийм клуб актемер хөгжүүлнэ ч гэдэг юм уу. Тийм юм харагдахгүй гадаг. За нэмээд одоо лигт 10 баг байна. За Монгол тоглогч нар 12 те. Нийт 120 одоо эрэгтэй багийн хувьд бол эмэгтэй багийн хувьд бол 6 баг байна. 12 Монголын хувьд 72. Нийт нэг 190 орчим одоо мэрэгжлийн төвшний тамирчид гэж байна. Гэхдээ яг ингээл 100 болно те. Одоо лиг дуусан гутал ингээд солилцоо 8-ны цонх эхлээл. Цонхч гэж эхэлдэг ч юм баг байхгүй юм билээ шүү дээ. 12 сарын 1-нд хаагдана хизээ нэгтгэх нь тодорхойгүй баг болгоо ингээд өөр хугацаанд хүмүүс аваад явчихдаг. Нэгдэг хугацаатай байх хэрэгтэй юм шиг байл. За тэрийг нь бол орхич те. Тэгэхээр ерөөсөө нэг 20 орчим тоглогч төр л ингээд багууд баг ингээд алцаад ичдэг. Тийм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр чи 20 гэхэр чи 10 баг гэхэр нэг баг болгоны нэг 2-3 сайн хүний төлөөл ингээд амар алцаад байдаг. Доороосоо яаж гаргаж ирж байгаа гэдэг үл за хүлгүүд бол одоо доороосоо янз бүрийн байдлаар ингээд бэлдэж чинь те. Дархан United одоо хөгжлийн лигээс авч гарч ирсэн хүмүүсээ бэлдэж чинь дарханд бас актемиктэй ч лөө ингээд болоод хөгжүүлээ явж байгаа. Доороосоо ундрахтай байж ингээд циклтэй хөгжих байх нэг. Хоёрт тэр драфттай холбоотой асуудлуудыг бас зэгцлэх ёстой юм бол. Одоо бид нар OKC гэдэг багийг харж байна шүү дээ, Америкт. 6 жилийн өмнө ингээд яаж босгохоо урт хугацаанд төлөвлөсөн. Манайх болохоор тэгэд төлөвлөх амар боломжгүй байгаа тийм нэг драфтаар босох ч юм уу инээ тэрэ гэдэг бодлогод нь жоохон удахгүй хөгжих л та. Тэгэхээр бүх багууд л ерөөс жил болгоно аврагын төлөө дээр. За тэгээ аврагын төлөө дайрах гэж байгаа багууд яах юм? Нэг дасгалжуулагч авсараад болохгүй л солиол ийм л асуудалтай байдаг шүү. Бүгд л нөгөө тааз нь авраг гэдэг юм тавьчихдаг шүү. Одоо магадгүй 4-5 баг аврагын төлөө явж байгаа шүү. Нэг нөгөө хэлэхэд бол одоо ингэ бүгд л харж байгаа шүү. Аль аль багууд шууд аврагын төлөө өрсөлж ийнэг л одоо тийч байж байгаа шүү. Бэнэ. Бродерс бол байгаа шүү. Тэрэн дээр чинь одоо бол жишээлбэл би тэгж бодод байгаа шүү. Хасын үлгүүд бол авраг авах гэдэг дээр л нэг төвлөрөхгүй байна. Миний бодлоор л. Олон улсад яаж тоглох юм, клубээ хэрхэн зөв арга барилаар удирдах юм, ямар тамирчид нь зөв юм, цаашаа ингээд Азийн аврагуудад яах юм, East Asia-д яах юм, тэрнээс цаашаа явах юм бол том тэмцээнүүд юу байгаа юм гэж харж байгаа бах. Тэгэхээр түрүүчилдгэр жил болгон миний бодлоор бас яг баг болгоо ингээл оолын хийгээл авраг авах гал яваад байгаа. Тэнгүүд яг сая онцхыг ярьж хахад нэг юм санаанд орчлоо. Дангаас сүрэнгийн их хот гэдэг нэг юм байдаг шүү дээ. Би тэр хүний лекц зөндөө сонсчихсон. Тэрэн дээр нөхөрдөгжсэн юм. Бид нар барууныхны хэрэглээг гаднах ингээ харагдах байдалтай дуурайгаад байна. Бид нар тэр хүмүүсийн үндсэндээ тэр харагдж байгаа тэр хэрэгжилж байгаа зүйлийг биш. Тэрний хард хэрхэн ажиллаад байгаа. Хэрхэн цагийг өр бүтээлтэй өнгөрөөд байгаа. Яаж цагаа бариад байгаа. Яг юу хэдэн цагт бүтээгээд байгаа гэдэг цаатлын бүтээмж хийж байгаа тэр хөдөлмөрийг харж дуурайвал тэр наадлын хэрэглээ харагдах юм ч одоо дагаад ирчдэг зүйлээ гэж байгаа байхгүй. Тэр бол яг л он жилээд байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ л хасын үлгүүдийг маш сайн харах хэрэгтэй, хуулах хэрэгтэй. Маш олон клубүүд, Монголд сайн клубүүд байж Монгол улсын сагс хөгжин, шигшээ багууд хөгжин, Монголын сагс дараагийн төвшөнд гарахад ингээд хамгийн том түлхэц бол зөв клубүүдийн ингээд систем хэрэгтэй. Гэтэ яг нөгөө клуб гэж бид нар сагсан мөнгө клуб гэж ярьдаг. Бүх юм ер нь адилхан шүү дээ.
төлөвлөлтийг бид нар 50% гэж ярьдаг биз дээ. Бүр хүмүүс тэгдэг тийм маш сайн төлөвлөгөө, санаа төлөвлөгөөнөө 50% гэж ярьдаг. Тэгвэл багууд улирал дуусаад төлөвлөж явах хэрэгтэй байхгүй. Ирэх жил бид нар яах вэ? Тэрний дараа жилүүдэд яах вэ? Ямар коучтэй байх вэ? Тэр коуч нь ямар ростер бүрдүүлэх юм те. Тэгэхээр одоо улирал заа магадгүй 5 сар дуслаа гэхэд за нэг 45-аас 60 хоног те офсээс хүмүүсээ амарч идэг. Тэр үед нараа ял төлөвлөж идэг. Тэгээ төлөвлөлөөд яг хүмүүсийгээ бэлтгэлд ирэхэд 7 сард ч юм уу коуч нэрсэн байдаг. Тэдэр нь дараа за үнцэн 12 хүнтэйгээ танилцаа. За энэ тохирохгүй байна. Энийг авч үлдээ те. Энийтэйгээ ингэж бэлдээ. Энийтэй ганцаарчсан бэлтгэл, энийтэй багийн бэлтгэл. Тэгэж явж байгаад үлрэл эхлэх ёстой л гэж бодоод байдیں۔ Тэгэхгүй ингэж явж байгаа за яг нэг 10 сарын 1-нд ч юм уу тулаал баг 8-гийн зарим баг эзэд хийж байгаа бах та. Тэ. Тэгээд араас нь коуч авцарж байгаа бах та тий. За окей. За яриад дуусчих. Тэгээ би над нэг асуулт байна. Яг коуч нь өөрөө тэр тоглолт хин тоглох юм. Коуч тоглуулна үстэй. Одоо ялангуяа тэр ахлах коуч тоглуулна үстэй тий. Тэгэд ахлах коучинг би хэнийг тоглуулах гэдэг гэдгээ өөрөө бэлдээд тэр 12 14 хүнийхээ рострыг бүрдүүлж байна. Тэгэхгүй багийн эзэдчүүд мэдгүй хин бидیں۔ Би бол ингээд зарим нь хараад хаа багийн эзэдэл ер нь оролцоотой байдаг санагддаг. Тэдний бүрдүүлсэн баг дээр нэг коуч ирээд тэр систем суулгах гэхээр магадгүй тэр 12 хүний 4-5 рост норохгүй тохирохгүй тоглогчдор байвал улирал ихсний дараа шилж төлөвлөгөө хийх. Яг энэ л цаг хугацааны ирэхээр бүгд ойлгох л баг. Өөрөөр сагсанд хин нэг оролцож байгаа бүх хүн бол сагсны төлөө л гэж явж байгаа шүү дээ. Төлөө гэж явж байгаа хэрнээсээ ингээд нөгөө системдээ ч юм уу клубдээ багтаа нэг жоохон юм хэрэггүй ч юм уу юмнууд хийчихэд байгаа. Өөрөөр бүгд л сагс гээл зайлуул ингээл бас нэг ингээл бизнесээс олсон орлого өгөөд ч юм уу те. Зарим нь бол ингээл ажил төрлөө болоод бүр нам сагс руу орж байгаа хүмүүс бол бас биш шүү. Бүр ингээл маш гоё ажлын байр гаргацсан. Жишээ аваад байгаа тэр хасын үлгүүд дарах гэдэг хоёр багч нэг коучтойгоо нэг нь 2-3 жил дарах ч одоо 3 жил явцсан учраас коуч өөрөө ростро мэдчихэж байгаа. Тэгээд доктортой байх боломжуудыг хангаж. Тэр бол гоё том жишээ, гоё жишээнүүд болж байгаа. Тэгэхээр чинь бид нар чинь ягаад энэ улирал дуусан ч гэсэн тэр коуч магадгүй гэртээ харьцан байж болно гадагш явцсан. Гэхдээ ажиллах нь тодорхой байж шээ 7 жилийн гэрээт. Тэгэхээр за тэр энэний оронд ингэ шүү гэдэг юмнуудаа ярилцал явж байгаа л. Би тэгтээ айгу гоё юм анзаарсан. Одоо би юу гэдэг байгаа багийн эзэн гэхээр баян хүн гэж боддог байлаа. Гэхдээ багийн эзэн гэдэг хүн бол бас баян хүн байж болно, баян биш ч хүн байж бас болтгол юм байл л дээ. Дандаа сэтгэлтэй хүмүүс байгаа шүү нэрнээс. Тийм нэг хин хамгийн сайн гуйлгаж чадах вэ гэдэг тийм тэмцээн болтгол юм байл л дээ. Марафон. Тийм марафон болж энэ нуугаадах юм биш л дээ тий. Энэ ганцхан сагсан бөмбөгдөр харагддаггүй шүү. Одоо та нар ингээ хараарай шатрын спорт тий. Шатар тоглолдог гэсэн шатар тартай хүн л тэнд спонсор хийгээл явж байгаа. Клуб. За ингээд гүйлт байд юм уу, юу гэдэг тий, жудо байд юм. Одоо хамгийн том жишээ жудо. Одоо хожим баталгаа ерхийлэгч шүү дээ. Жудо бүхий холбоог 2009 онд ч л авдаг тий. 8 онд ч л биш 7 онд л авдаг. Тэгээ 8 онд Олимпийн аварга төрдөг 2009 онд хамгийн анхны дэлхийн аварга Цагаанбаатар гавьяа дэлхийн аварга авч байгаа жишээ нэ тий. Тэр нь ч өөрөө барилддаг байсан. Самби хошоо дэлхийн аварга өөрөө жудод байсан. Тэгэхээр салбарын дуртай тэгээд арай нэг гайгүй бизнестэй болцсон хүмүүс л хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэд нар чинь тэгээд амар баян гэвэл биш шүү тийм байхгүй. Ингээд сэтгэл нь байгаа. Энэ Германда байсан хүүхдтэй зарцуулах ч юм уу өөрийнхөө нэг аялах ч юм уу те нэг ингээд за нэг машин ундаг тэрийг ахиулчих мөнгнүүдээ л ингээд спорт руу хөрөнгө оруулж байгаа. Энд чинь 1994 оноос хойш явсан сагсан мөнгөний дээдлийг одоо 31 жил болж байгаа. Үеийн багийн эздэд бас бүгдээрээ баярлах хэрэгтэй байна. Энэ дунд чинь баян ч хүн байсан, баян биш ч хүн байсан. Бүгдээрээ сэтгэлтэй учраас нөгөө за энийг за би ингэж хий даа гэж өгч байгаа шүү дээ. Тэрнээс хүнд илүү мөнгө гэж бол байхгүй. Би одоо ер нь ингэж бодоод байна. Сүүлийн үед бол би одоо бүр цагаандаа гарыг гэж бодож байгаа. Би юу сайхан гуйлгахгүй. Яа байж болохгүй ч тий. Өөстөө ер нь бол ингээд гоё юм хийх гэсэн чинь үнэхээр мөнгөгүй байна тий. Мөнгө дутдгийм байна. Энд чинь бас тий ард нь хүний амьдрал явж байгаа учраас одоо юу гэдэг юм байгаа. Тэ энэ мөнгө босгож байгаа хүмүүс чи өөрсдөө хичээж ажиллах хэрэгтэй болж байгаа. Тэрний тулд одоо юу гэдэг юм аа хүн нэг юм чадна бас чадахгүй юм гэж бас байгаа байхгүй. Тэрний зав үнэхээр чадахгүй шүү найзуудаа. Тэ манай баг ингээд ихсч бас болохгүй шүү. Тийм учраас нэ чаддаггүй. Заавал сурталчлуулах юм байхгүй байсан ч гэсэндээ тэ ингээд туслаач please гэж зүр гуй л та яа тийм үстэй. Би бол одоо ичхгүй гэж бодож байгаа. Би угаасаа ичдэггүй. Тэгээ ерөнхийдөө тийм байдлаар ингээд явхаар бас энэ нэг тийм миний бодсноос бас амар өөр өнцөг гарч ирж байгаа байхгүй. Тэгээ ингээ бодохоор монголчууд айгүй яг түрүүний ярьжсэн шиг
Монголчууд ус сагсан айгүй хайртай юм бэл. Энийг би хөлбөмбөгтэй харьцуулахаар яг гэж бодогдод. Хөлбөмбөг яагаад босч ирэхгүй байгаа гэж тэр цаанаас хичнээн мөнгө орж байгаа ч гэсэн хамаагүй энэ хувьд гарсан ч гэсэндээ хөлбөмбөг сагс шиг босч ирэхгүй байхгүй. Яагаад тэгэхээр хөлбөмбөгөөр хичээлдэг хөлбөмбөгт хайртай хүмүүсийн тоо сагсныгаас хэд дахин бага. Тэнгүүд одоо сагсанд бол жишээлбэл хөрөнгө оруулж байгаа хүмүүс л яг хэлж байгаа. Ямар ч ашиггүй шүү дээ яг үнийг хэлэхдээ. Гэхдээ тэрнээс буцаагаад яг хөө мэдээж нэг компани нэр үндэж гэдэг юм уу? Тэр талаараа магадгүй ашигтай юу гэхээс биш. Яг буцаагаад маа гэдэг мөнгөн хэмжээгээр бол ямар ч ашиггүй байхгүй юу гэдэг. Тийм л юм байлээ. Би тэгж бодоо. Тэгээ би та ясныг мас авах гэдэг нь одоо энэ яг дээдлэгт хэдэн төгрөг эргэлдэж байна вэ? Баг дээр үү эсвэл зохион байгуулалтыг бүгдийг бодъё. За эхлээд багаар бодчих. За нэг баг хамгийн багаар бодоход нэг жилд за энэ жилээр бүгдээрээ бодъё. 1.5 орчим болов. 1.5-аас 2 орчим л байгаа. Хамгийн бага бол. За хамгийн багын хэдвэр 1.5 гэж бодоод. За хамгийн их нь 1 4 5. Тийм 5 6 болох. 5 6 төгсөж байгаа тийм. За тэгээ бодохоор дундчлаад нэг 3 гэж гарч ирж байна уу? Тэгэхээр 30 тэрбум гэж үздэг. Зөвхөн баг дээр ямар ч ашиггүйгээр гарч ирж байгаа төсөв 30 тэрбум. За дээр нь нэмээд аренагийн зардлыг оруулах болох уу? Зөвхөн сагсан бөмбөг дотор эргэлдэж байгаа мөнгийг л зөвхөн орлого зардал талаа яриад байна. Орлого зардал юу гэдэг энэ сагсан бөмбөгийн дээдлийг дээр хитэн төгрөг бизнестэйгээ холилдоод ингээд эргэлдэж ийн гэдгийг зүгээр тооцоолж үзмэр сагдчихлаа. Нодны билүү урчны би нэг сонирхоо зүгээр нэг жоохон тоо бодож үтсэ. Зүгээр л нэг тоо. Багуудын төсөмөс гаргаад ч юм уу суугаад түрүүн хилдэг шиг те багууд нэг тийм амар ашиг машигтай байхгүй яг гуйлга гугаал явж байгаа. Би өөрөө бас гуйлга гугаал явж байсан учраас мэддээ л дээ зовлон гэж бол мэдээд байна. Одоо ч гэсэн Улаанбаатар кафе дээр гээд хүүхдүүдийн лиг дээрээ бас гуйлга гугаал явж байгаа. Танилцуулга хийхдээ хүртэл хилдээ. За ингээ боловсон гуйлгаа гоох чи наа танилцуулга ихлээ гэдэг. Гуйлга юм аа энэ зүгээс. За тэр тоонуудыг харж байхад бол би ингэж л бодчихсон. Багуудын төсвийг харахаар за зөвхөн дээдлэгтээ өрсөлдөж байгаа. Би нодны гаргасан тоо шүү те. Дээдлэгт өрсөлдөж байгаа багууд бол нэг 2-4 юм байна. За тэрнээс доош байгаа 1.5 ч юм уу байна. Максимум 4 дээдлэгт. За BCL-ийн лиг, ECL те. Энэ лигүүдэд одоо ESL хасын үлгүүд баг тоглож байна. За дотоодын лигт гаргаж байгаа зардал нэг тусдаа нэг хасын үлгүүд магадгүй 3 ч юм уу байж магадгүй. Нэрийн тог нь мэдгүй. Аялын тоглолтуудад ч юм уу ингээд ороод явах те. Тэгээд тэр чин зарим лиг чинь 3 импортыг зөвшөөрж байгаа учраас амжилт гаргахын тулд мэдээж хэрэг 3 импорт авсарна. Тэр нь дотоодын лигт тоглохоос илүү чадaltaй импорт тоглох шахуулах л та. Ингээд BCL тоглох E-Station Super League тоглох зарлууд нь нэмэгдэхээр хасын үлгүүд магадгүй 5-аас дээш байгаа баг. Нэмээд E-Station Super League-д орсноор шагналын сан одоо зарлал ярьж байгаа учраас орлогыг нь бол орчиж байгаа шүү дээ. За ингээ багуудын зардал бол 25-аас 30 орчим тэрбум юм байна гэж төсөөлсөн юм. За сагсан бөмбөгийн холбооны зарлууд бол бас энэ амар олон хүн ажиллаж байгаа яг зардал гэвэл тий. Одоо холбооны медиа баг магадгүй PSN-ыг оруулах юм бол тэр чинь шууд дамжуулалтын баг. Тэгээ арын албаны хүмүүс тэр зохион байгуулагч нар тий ордны одоо харуул хамгаалтаас авахгүйл маш олон хүн ажиллаж байгаа цэвэрлэг мэрэл гэж байдаг. Яг ингээд тооцоод үзвэл масаар нь үзвэл 70 тэрбум төгрөгийн зардалтай байгаа. Сагсан бөмбөгийн холбооных ч юм бол бүр амар хуу. Одоо шгшөөг нэг удаадаа явах, тэгэл нөхөрсөг тоглолт хийх, тэгэл дээрэс нь бүх насны улсын аваргууд байна гэх юм уу. Тэгэл нөгөө гаднаас шүүгч нараа сурах гэж бас шүүгч нар авчирдаг. Дасгалжуулагчийн сургалтууд хийдэг тий. Тэнд бас амар ер нь бол одоо шгшөөгийн өрөөнд ингээд хараал зүгээр анзаархад тэнд бол бас амар их мөнгө зарцуулж байна. Тийм тэр чинь өргөтгсөн бүрэлдэхүүнгээл U16 дээр би нөгөө бэлтгэл дээр нөтсөн. Зөвхөн U16 Азийн авар гадагшаа яваагүй шүү дээ тий. Энэ чинь зөвхөн дотоодтой шүү дээ. Тэгэхэд 30 40 хүүхд авцраал 2 3 сар бэлдэж байгаа тий. 2 сар ч үлээ бэлдээл тэгэл хөмж явсаар гаал 12 хүүхд нь орж шүү дээ. За энэ хүүхдүүд магадгүй дараа жилээс ингээд нөгөө Монголд жил болгоо Азийн авар болохгүй л тий. Аялнаа явна. Тэгэхээр холбооны зардлуудыг бас үзэх хэрэгтэй. Бид нар энэ зардал ярих гэж байгаа бол дотоодын лигийн зардал одоо бусад медиа багийн зардал гэж юм уу тий ингээд салхал өстой л доо арын албаны зардал ч юм уу. Тийм тэгэхээр би яг салгаад байна. Энэ дээр үс шгшээг үрсээ хасчих. Зүгээр хэлээ юуг л бодчих. Зүгээр лигээ л бодчих. Тэр хүн зардал яриад байгаа тий. Тийм зөвхөн зардал ярьж байгаа. Тэгвэл магадгүй 50 60 тэрбум төгрөгийн зардал бол байгаа хөө. Шагналын сангаас авахгүйлаа тэгэл аруул хамгаалтанд чинь хитэн ч хүн ажиллаж байна. Тэр цэвэрлэгээ үйлчлэгээ тэгэл нөгөө бүжиглэхт явуурлын тэр хайлт тайм шоу муу гэж явж өгч байгаа шүү дээ. Тийм тий. Тэгэд бодохоор
Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд хоёр төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлдөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн хоёр бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой мөн тухайн ойн гүний 12 төрлийн эми ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Энэ өвөлдөө жишээлбэл сакс бол үзэгчдийнхээ тоогоор бүр тасархай нэгт штэ. Хоёрт нь юу вэ? Үндэсний бүх баг сакснасаа дутахгүй байх шүү. Өвөлдөө юу? Чин цөөхөн идэн л барил та. Өвөлдөө гэж байгаа штэ би. Өвөл чинь том барилданд болно шүү дээ. За сая өнгөрдөг улс цусны баярын боллоо эзэн Чингис хааны төрс өдрийн барилдаан болно. Маш цөөхөн шүү барилдаа. Одоо цагаан сарын барилдаан болно. Үндэсний бүх гэхдээ яг цөөхөлтөө өдрүүд нь цөөхөн. Тэгэх юм бол яг нөгөө болж байгаа саксч өөр урт хугацаанд болж байгаа учраас нийт үзэлтээр бол давтчихлаа. Волейбол бас гоё нэмэгдэж явж байгаа хас. Ер нь манай ингээл 3 том спорт байгаад байна шүү дээ. Үндэсний бүх сакс волейбол. Энэ гурвч нэг орон нутаг Улаанбаатар харьцуулахад дээр дороо ороод явж байгаа. Тэгэхээр харин би саксыг бол би үнэхээр тасархай нэгт гэж бодоод байгаа. Ялчгүй тасархай нэгт гэж бодоод. Тэгээ эн чинь одоо нийгмийг хэмжилж байгаа бас амар том сэтгэл зүй тий би бол тэгж хувьдаа бодоод байгаа. Тэгсэн чинь нэг 60-аас 70 тэрбум эргэлж чинь гэдэг бол бага байх хэвчээ. Үгүй нэрнгээсээ бага байгаа байхгүй юу? Тэгээ хувьд гаргаад өгсөн айгүй гоё өгч чинь. Тэгээд юу гэдэг юм бэ? Би тэгээ дараа би тэр нэг хараал идсэн 44 их 80 гэдэг юмыг сонсчод. 1000 тэрбум чинь нэг их 80 байхгүй. Тэгэхдээ бид нар 60 70 тэрбум яриад үхлийн хатлаг яваад байгаа байхгүй тий. Тэгээ бодохоор би песта гэж бодсон байхгүй. Ямар муухай юм бэ пестанууд гэж би бодчихсон. Тэгээ бодохоор юу гэдэг юм байгаа нэг тийм гомдморч юм шиг санагдаад байна. Одоо л тэгэл тэр мэр дүүм мөнгө бол үнэхээр мэдэхгүй. Зүгээр сакс нь ингээд сакс руу мэдээж ингээд орж ирж байгаа хөрөнгө оруулагч ингээд одоо холбоо ч юм уу ингээд мөнгө зарцуулаад сакс одоо жилээс жил grow up хийгээд нь штэ. Тэр нь л одоохондоо л ингээд хангалттай ингээд баг багаар нэмэгдэхээр би бол өстэй үнэхээр талархах штэ л байгаа ш. Тэгэл энэ явж гэхдээ би бол ингээд хөөсрөл рүү биш ингээд яг зөв юм систем нь тогтоосоо л гэж боддог. Яг гой шударгаар яг тоглоод үзэгчд нь ирээд мерчтер тэр бусд юм дагаад телевизтэй медиа тэр бүх юм дагаад ингээд тэрлөө яваад илүү ирүүлжээж одоо саксмаал гоё болоосоо л гэж бодож. Одоо тэр мөнгө зөнгийн тооцоолдог тастай хүмүүс бол байгаа хөө. Одоо санжаа өөрчлөлт одоо ингээд баг дээр ажиллаж штэ. Шэр холдрын байр суурин дээрээс тэ. Тэгэхээр хитчний хэмжээний зардал гарч байгааг мэдчихэж байгаа. Ер нь мөнгөд тэгээд спонсорудаас ингээд чаргууцалтад амьдрах юм уу баг. Тэгвэл хэр урт хугацаанд амьд явах юм. Тэгвэл энэ хөөсрөл шүү. Би яг энийг ярих гэж бодож байсан. Та хоёр хөөсрөлийн тухай юу гэж бодож байна? Татврын нэг хөлтэй холбоотой залтууд одоо хэрэгжиж байгаа учраас нэлээд том дэмжлэг байх. Нодон жил батлагдсан энэ жилээс яг нөгөө аль бие усаар мөрдөгдөж байгаа. Ер нь бол тэгэж явж байгаа. Энэ авж байгаач компаниуд байна, бодит кейсүүч байна. Энд хууль өөрөө 2030 хэрэгжиж магадгүй заяа. 2032 он дуусах зохицуулттай хуулийн дээр 32 оноос хойш яах юм те. За багууд өөрсдөө орлогогүй байгаад байна, багтай байгаад байна. 4-5 тэрбум магадгүй 2 тэрбум, 3 тэрбум, 4 тэрбум зардал гаргаад байна хэд чинь те. Орлого нь бага яваад байвал эн чинь цаашаа урт хугацаанд байх уу гэдэг хамгийн том асуудал байна. Тоглогч нарын гэрээнүүд үнийн дүнсэж байгаа баяртай байна. Хүмүүсийн бас цалин мөнгө нэмэгдээд орлого мэргэжлийн түвшинд очиж байгаад баяртай. Гэхдээ хизээг хүртэл манад Монголд ч нэг юмны үн өсчгөрөө буудаггүй гэж юм байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл жил болгоод тоглогчдын цалин өсөд байхад багууд нь даах уу? Яагаад өсөд байгаа? Эргээгээд доороос нь гарч ирж байгаа өрсөлдөөн нь бага юм шүү. Одоо ингээд нэг номерын байрал дээр бодъё л да. Адлигт 10 баг байна. 5 хүн нэрэлжилтэй. Төвийн байрал дээр за үнэхээр 5 хүн нэрэлжилтэй ч гэдэг юм. Ингээд доороос гарч ирэх өрсөлдөөн нь бага учраас эрэлт дийлүүлэлтийн зарчмаараа тэнд байгаа хүмүүсийн үн зах зээл дээр өсгөх нь ойлгомжтой. Нийлүүлэлт нь олон болоод ирэхээр одоо санжаа багийн эзэн бай. Чамд 7-8 холбогчоо сонгох боломж гарвал чи үнээр нь авах уу, ирээдүгийг авах уу гэж сонголтоо хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол одоохондоо бол ингээд гинт огцом сүүлийн 3 жил бүр ингээд огцом өсчлөө шүү дээ. Цаашдаа доктортой байхын тулд багууд нь өөрсдөө доктортой байж ижил юу явах хөөсрлийг тогтоох баг.
багууд уналтаа болоод их юм бол зарим багууд банк спонсорын нуруунд дээр явж байгаа л тэгэл нэг л өдөр даахгүй юм байна гэл одоо нөгөө эцдүүч хүртэлтэй за одоо би болидоч гэх юм ийм байр суурин дээр очиж магадгүй л. Энэ хөөсрөл үү? Тами. Энэ хөөсрөл яг болж гин үү? Энэ дээр бол одоо яалтчгүй цаад шалтгаан бол ундраг багассных л бах гэж би бол харж байгаа. Одоо өмнөх жилүүд ч юм уу өмнө цагстай бодоход ингээд хөөсрөл биш юм шиг санагдаж байна. Яг үүнд бол. Жишээлбэл одоо хуучны сагсчид одоо төвшөөх огийнх могийнх эдрийн үед ч юм шарвах эдрийн үед жишээлбэл хамгийн анхны тэр лиг болж байгаа эхний хэдэн жилдээ жишээлбэл тоглогчид байраар гэрээдэг үжээ. Тухайд 2 өрөө байр, 3 өрөө байр. Зарим нь машин тэргээр би гэрээдэг байж тухайд анх эхэлж байгаа ч 30 жилийн дараа одоо л нэг байр авах хэмжээний цалин бас авч штэ яг үүндээ бол. Дунд нь одоо жишээлбэл эндээс унсан одоо эргээд яг сагсаа тоглоод байртай орох оронтой зээлгүй байртай болох боломж одоо захын одоо аавын хүүд үнэхээр хичээгээд юмээ сураад явхад тийм боломж нь бол бүрдчихлээ шүү дээ. Тэгэхээр би нэг бол яг богино хугацаанд харуул хөөсөрж байгаа юм шиг харагдаж байгаа. Яг тэгэхээр 5 жил 6 жилийн өмнөхийг харуул 30 жилийн өмнө байр аваад тоглодог байжээ. Тэгэхээр энэ чинь яг хөөсрөл мөн үү биш үү гэж бас эргэлзээтэй л. 30 жил төгрөгийн анш долларын төгрөгийн анш навс унсан те тэр үеийн 2 өрөө байр одооны 2 өрөө байрч бараг 200 саятай л байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингэж харьцуулбал хөөсрөг юм шиг харагдаж байна. Зүгээр би бас ч гэсэн их хөөсмөс гэж бодохгүй байна. Зүгээр доктортой байхын тулд багууд өөрсдөө доктортой орлоготой байх хэрэгтэй. Одоо юугаар юм фэн бейсээс олд юм уу эсвэл тэр мерчендайзуудаас олд. Мерчендайзыг хэн авах юм фэн бейсийг фэнүүд л авах шүү дээ. Фэнүүдтэйгээ гоё контакттай байх хэрэгтэй. Илүү их интертеймент юмнууд дээрээс орлого олох суугуудыгаа нээх хэрэгтэй болчиход байна. Тэгвэл одоо яг баг танаа багийн төсвийн хэдэн үеийн эзэн хэдэн үеийн баг хэдэн үеийн одоо бусад орлогын баг магадгүй 5-10% дээр л бусад орлогч ярих тах. Тэгээ 90 буюу түүнээс дэш нь спонсор бол эзэдийн л мөнгө явж байгаа. Тэрэн дээр одоо хас жишээлбэл айгуу гоё менежменттэй явдаг байхгүй. Хас ч баг яг нэг урцаана баг том жижиг гэлтгээр 30 гаруй спонсортой байхгүй баг л. Миний харж байгаа логонуудаар л. Тэнгүүд эдгэр чинь яг гоё win-win зарчмаар ажилладаг байгаа байхгүй. Одоо нэг тоглогч одоо жишээлбэл саруул жишээл нодлон багтаа жишээл нэг юм банкус санхүүгийн газартай нүүр царай нь болцсон. Тэгээд эднийхээс магадгүй гэрээ контрактын шийддэг байсан байх гэж би бол таамаглаж байна. Тэгээд тоглогч болгоно ямар нэгэн брендийн төлөөлөл байж идэг. Тэгээд тэр зардлуудаа ингээ шеэрлждэг. Нөгөө компани тэр хүнийг одоо ашиглаад бас л нэг юм одоо инфлюенсер ч юм уу хүмүүст өгж байгаа одоо модельч гэдэг юм одоо хүмүүст өгж байгаа мөнгөө сагсныханд өгөөд эхэлж байгаа юм. Тэгэхээр тэр бол айгүй юм гоё шудраг байгаа даа. Тэгээд эцдүүдийн нуруунд дээр ирэх ачаага баг багаар багасгаад тэгээд баг зэрэгээр улам эрүүл болох гээд одоо хас үзээд байна уу гэж би бол хараад байгаа. Тэгээд тэр зарчим ч гэсэн ингээд явж байгаа нь ажиллаж байгаа нь харагдаж штэ. Би тэр доторын 1% гэдэг дэр нэг ярьч. Одоо энэ нэг нуугаад ах юм биш үү? Яг татраа бүр яг 100% үнэн шударгаар төлдөг компани Монголын бүх компаниуд хэдэн үе? 1%, 2%. Уучлаарай баг тэгж л яригдэн шүү. Үгүй. Одоо шууд тэгж бас болохгүй юм. Хараа. Одоо энэ борлуулалттай холбоотой юмнууд дээр хар зах дээр үл юмнууд байгаа. Нуугаад явах байгаа. Хар зах дээр одоо нөөтийн чи дэлгүүрээс юм авахд нөөтгүйгээ асууж байгаа бол нөөт төлөхгүй байгаа бол тэр хүн дотор төлөхгүй байгаа гэдэг нь үнэн шүү дээ. За нөөттэй холбоотойгоор бүр нэлээд олон аж ахуйн нэгжүүд бүр яалтчгүй нөөт төлөхөөс өөр аргагүй болгоцсон хуулиараа бүр хүчээр. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг ойлголт чинь Монголд ганцаараа байх юм биш шүү дээ. Олон улсад байгаа юм. Энд чинь далд эдийн засгийг ил болгохоо гаргаж ирж байгаа юм таахгүй энэ нөөт гэдэг чинь. Бүр буцаа олголт нь 2 биш 5 бүр 10 болмоор байгаа. Бүр буцаага тэр чигт нь олгомоор байгаа. Тэгжээ тэр далд эдийн засагт байгаа бүх мөнгийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол чи барилгын материалын дэлгүүрээс юм авах заавал чи 10% авахын тулд чи нөөтөө нэхин ш тэр хүнээс. Нөөтөө нэхэд авахаар нөгөө хүн чинь дотороо төлнө. Тэгэхгүй одоо чиний 2% буцаалттай учраас чи очиж за яхаа нөөтгүйгээд 10% хөнгөлөөд чи 8% ашигтай болчиход байгаа байхгүй. 10% буцааж авах чи нэхин. А энэ нөөттэй холбоотой энэ гарч ирснээс хойш бол ер нь татварын тайлангууд нэлээд олныг ил болгосон. Бүр нэлээд олон компаниуд ялтж байгаа. Том мөнгнүүд эргэлдэж байгаа том худалдаа авалт юм чинь зардалтаа тусахын тулд заавал нөөт шивх хэрэгтэй болсон учраас ил болж байгаа. Цаашдаа бүр нөөтийн татвартай холбоотой юмнуудыг бол тэр одоо 5% болох гол ингээл ярилцаад тах шиг үү. Бүр 10 болох хэрэгтэй байхгүй юм чи нэмэгц үртгийн албан татвар шал өөр зохицуулттай юм бохгүй. Тэгэхээр бүр ил болгочвол бараг 100% бүгдээрээ
бүх орлогууд чинь ил болоод тэр татврын нийт бүрдүүлж байгаа сан чинь ч өсөх ёстой. Яг мөст сурдаг байхад наадах ч бас ярьдаг шүү дээ. Нөөтийн татвар гэдэг бол зах зээлийг зөвхөн хянахын тулд бүгдийг ил болгохын тулд 10% аваад тэгээд бүгдийг наан за иймэрхүү байгаа мэн гэж буцаагаад 10% төлөх ёстой ийм татвар юм билээ ш. Татвар биш юм чинь ингээд зүгээр хяналтын нэг систем байгаа байхгүй юу? Тэр даалд байгаа эдийн засгаар байгаа мөнгийг ил болгох гэдэг шүү дээ. Тэнгүүд яг бүх юм яг тодорхой явах гэдэг шүү дээ. Яг тэр мөстер бол яг тийг зэрэг 10 болгочих юм бол харин нийлээд шүү дээ. 10 болгочих юм бол би дэлгүүрээс юм авах та. Тэгсэн чинь ингэ юм байна л да. Би одоо ингэ төмөн газартаа уулзлаа. Юм нэлээ тий. Тэгэхээр тэр газруудын нэр одоо гарахгүйгаас хойш би тэр компаниудыг төлөөлөлөө ярьчихад яг ийшээ ороод ирэх юм бол жинкнээсээ шалгаад эхэлт юм байна л да. За одоо татврынхантай жил за эдний компани одоо ийшээ орцсон байсан. Тэгэхээр 1% гингүүд яг нэг жинкнээрээ эднэр чинь шударгаар төлсөн байж 1% арай орлогын 1%-аас юу ах гэдэг шүү дээ тий. Хөнгөлөгдөх гэдэг шүү дээ. А гэтэл тэд нар хизээч яг тгээгүй байдаг тий. А тэгээ бүр балраад юу 1% хамаг юм шалгагдаад ингээ гарч ирээд ингээ асуудал бүр танах руу баг орсноороо бүр асуудалд орчихно гэдэг юм асуудал гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар нөө түрүүний ярьж байгаа шиг жижигээр те бид нар учиргүй хэдэн тэрбум орн том спонсор авч чадахгүй маркет 100 250 50 авахгүй бүх газараас ингээ спонсорудаа босгох гэтэл тэр газрууд маань өөрөө буцаад 1% дээр унаад тэрнээсээ юм болчих гээд байгаа учраас энэ нь баг зарим нэг зүйлээр хаалт болтой байхгүй. Одоо яг над дээр тулгамдж байгаа кейс жишээл тий. Тэгэхээр зүгээр нэг ийм зүйл бол бас байна. Яг хоо энийг асуудал гэж харуул зүгээр асуудал. Гэхдээ яг хоо ийм байх эсвэл бахал та. Тэгвэл эрүүл компаниуд нь сагсанд ороод байгаа юм байна гэж харж болох юм уу? Бараг тийм. За эрүүлүүд нь ороод ирээрээ гэх юм шүү дээ. За яг ингэж байгаа. Энэ татврын 1% одоо ганцхан спортын салбар биш шүү дээ. Энэ ч урлаг уран сайхан энэ барилга байгууламж хүүхдийн тий хүмүүлгийн ажил бүгдэнд нь зохицуулсан хуулийн залтыг бүх салбарт байгаа. Энэ чинь ганцаараа Монгол хийгээгүй юм аа. Бас энэ одоо Солонгос тий энэ улсууд чинь алт уулуурхаа гэж тэнд чинь байхгүй шүү дээ. За энэ K-pop гаргаж ирж байна. Солонгос нэг ангит олон ангитууд Netflix-ээс аялын тоглолтуудаас манай баг уулуурхаагаас их мөнгө олж байгаа шүү гадаг шаа тий. Тэгж явах. Тэр дэмжлэгийг хаана өгсөн бэ гэхээр улс нь яг энэ иймэрхүү тий татаас дэмжлэг байдлаар өгсөн. Энийг манайх хийх гэж байгаа. За өнгөрсөн сая 5 сард татврын хуультай холбоотой 100 том аж ахуйн нэгжүүдийн уулзалт засгийн газрын ордон дээр болсон юм. Сонирхоод очлоо. Спортод байж байгаа юм чи юу болох нь юу ярих нь. Ерөнхийдөө бол эн чин цаашаага нэг спортын яам ч юм уу тийм ингээд хууль санаачлаг шүү. 4 хүн байсан, 5 хүн байсан. Тэр 5 маань санаачлаад баталсан хууль. За энэ эргээгээ төрсөн дээр буухгүй. Юун дээр ихээр татврын албанд чин жилийн ингээд төсөвтөн суулгаа төлөвлөгөө өгсөн. Тэрний чинь 1% чинь байхгүй болох гэдэг. Тэгэхээр нийт мөнгөний чинь татврын төлөвлөгөөнд буурах гэдэг. Татврын албан чинь тэрнийг хүлээн зөвшөөрөх үү. Сангийн ам бүх юмаа төлөвлөсөн байж хахад 1% ямар нэгэн байдлаар татвараас хөнгөлөхөд энэ зөвшөөрөх үү. Сангийн ам нэг байр суурьтай, татвар нэг байр суурьтай, хууль тогтоогч нэг байр суурьтай л байж байгаа байхгүй тэнд. Хууль тогтоогч нь хуулиа хэрэгжүүлэх гэдэг нөгөө хэд нь зарцаагаад ичдэг. Тэгээ ерөөсөө тэр уулзалтан дээр бүх одоо 100 том аж ахуйн нэгж Монголын яг нийт татврын бүрдүүлж байгааг баг 50-60% бүрдүүлээ явж байгаа. Баг 70-80% ч үлээ тийм тоо байдсан шүү дээ. Бидний төлж байгаа татвар баг яг тэр 100 том аж ахуйн нэгж бол улсын төсвийн 80% өндөр шүү дээ. Тэд нар шууд хэлж байгаа. Та нар ингээ гоё хууль баталсан гоё юм. Бид нар та нартай та нарыг угаасаа спорт урлаг хүмүүлгийн ажлыгаа төсвөлөөд зардлаа гаргаа явуулдаг компаниуд. Та нарт 1% хууль гаргаж ирснээр бид нар бүр их мөнгө хийх боломжуудыг олгосон. Зарим компани бол хэлж илээ бид нар өнгөрсөн жил 20 тэрбум 30 тэрбум төгрөг спорт руу өгсөн. Тэгтээ 24 оны тайлангийг хүлээж аваагүй гэдэг асуудлууд гарсан. Татврын нэг хууль нөдлөн батгачаад оны төгсгөл туссан чинь татврын албан хүлээж авахгүй. Та нар энийгээ шийдчихээ. Тэгвэл бид нар дахиад ингээд спорт соёл урлаг одоо энэ цэцэрлэгийн барилгууд ч юм уу тий. Улсын төсвөр шийдэж чадахгүй байгаа юм бид нар шийдээ гэдэг. Нөгөө татврын албан сангийн ам хууль тогтоогч нь 3 өөр байр суурьтай байсараа гал дууссан шүү дээ хөрөл. Ямар шийдэл гаргав шүү. Тэгээ сүүлд нь 5 сарын 9-нд нөө бүх яамдууд нь ингээд журмуудаа гаргаад одоо ингээд хэрэгж явж байгаа юм. Тэгэхээр магадгүй эх жилийн төсөвтөө татврын хөнгөлөлтөй холбоотой татвар одоо бүрдүүлэх орлогууд нь бууруулад шинэ төсөв баталж байгаа байх гэж найдаж байна. Тэр манай мөнхөд өөрчлөлт хүлээлттэй л байгаа юм лээ. Тэрэн дээр тайлангаа өгсөн онгараад яг болж байгаагүй хүлээж байна гэсэн байна.
Podcast Room-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Airplane аяллаа агентлаг бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. 12 дугаар сарын 15-наас эхлээд Вьетнамын Phuoc болон Nha Trang гэсэн хотуудын аялал маань эхлэж байгаа. Та бүхэнд төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн 500 мянган төгрөгийг байршуулад өөрийн суудлаа баталгаажуулах боломжтой болж байгаа. Та бүхэн 72 42 42 гэсэн утсанд хандаж мэдээлэл авах боломжтой байгаа. Аялыг хөгжээ. За хэдүүлээ арай л их бодлого стратеги яриад байгаа шиг байна тий. Зүгээр ингийн юм ярьё гэдэг. Арай том фирч. За манайхаа ингэчлээ удирдал талдаа орчлоо. Ер нь талдаа орчлоо тий. Багууд ч одоо хэд тоглолт хийж. 15 6 тоглолт хийсэн тий. 27 тоглолт хийх. Үн чи зарим бангууд бүр талаас илүү гарчиж байгаа юм. За standings 1-с 10 хооронд байна. Одоо яг хэдүүлээ удирдал дуусахад би удирдал эхлэхэд би өөрийнхөө нэг юм гаргаж бичээд хүнд намайг алж чадчих галсан. Тэгээ одоо хэдүүлээ зөв өөрсдийнхөө таамгийг өгвөл хит яаж гарна гэж бодож байна. За хинээс эхлэе. Таамигаас эхлэе. За энэ дээр бол би л яга юугаа харж ий за. Баг болгон ийм тим юм гэсэн арын нөхцөлөдлөлийг тодорхой хэмжээнд тогоонд нөө учраас бас тодорхой хэмжээнд бол мэдж байгаа. Гэхдээ одоо би өөрөө нөгөө юм багийн статусгүй байж байгаа саяхан ингээ багийн статустай болж штэ. Тэгэхээр тэрэн дээр бол ер нь багт байж байгаа хүн ер нь юу хардаг вэ гэхээр тодорхой ингээд улирал дуусахад ямар багтай таарах гэдэг нь бол мэдээж чухал. Бүтэн одоо улирлын дуустал нь агуулга харж байгаа штэ. Гэхдээ тэр дээр гарна, тэр энэ дээр гарна, тэрнтэй таарна маарна гэсэн одоо юу гэдэг тооцоол хийн. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би бол лигт хамгийн аюултай баг гэж бодвол тэгэл хас стил хэвээр байгаа. Хас 8-3-аар 2 тавьж байгаа юм байна. Тэгээд Knights мэдээж энэ жил бол мэдээж good mood-тэй байгаа тийм. За тэрний ард дээрээс 3-т бодонс явж байгаа юм байна 6-5-тайгаар. Бодонс ерөнхийдөө одоо нөгөө тамирчтайгаа илүү уучраа болоод нөгөө хөлбөр комбинац юмаамуудыг тамирчд одоо ингээд дээшлээд явж байгаа тий. Ийм байгаа юм харах уу. 3-аас 8 дугаар үеийн багууд ер нь 6 ажилтай байгаа шүү бүгдээрээ. Дотроо байгаа багуудын юг л харж ийн ерөнхийдөө. Тэнгүүд бодон байгаа. Тэрний араас би бол хамгийн нэлээд найдлага тавьж байгаа Дархан United гэж бол хэлнэ. За тэгээ мэдээж одоо Brothers тэгээд яг ажиллаараа ярихгүй. Эпс ерөнхийдөө ингээд одоо импорт нь баг ирэхгүй баха баг өндөр нь. Тэгээ дээрээс нь сүүлийн үед одоо юу гэдэг манай төвгүү бас нэг нэлээдэн тоглолт хожигдчих шиг боллоо тий. Тэгээ коуч нарын бас ямар асуудалтай байгаа бас нэмэрх асуудал байгаа баах. Тэгээл араас нь метал бол 8 дээр байгаа. Тэгээд манай Mongolia's Falcons 9-10 дээр байгаа. Тэгэхээр би ер нь бол яг ийм юм ингээд тэр дээр гарна гэж л дурггүй ер нь үннээ л хэлээ. Зүгээр одоогийн байдлаар бол тэгж байгаа зүгээр коуч өөр юу хардаг нь вэ гэхээр энэ багаас ингээд ерөнхийдөө ингээд чүл болох юм байна гэд хардаг. Гэхдээ хизээч коучны хуваар энд хожигдоод энийг хожоод манайх тэдээр гараад тэрнтэй багий гэдэг таамагт угаас дурггүй би. Зүгээр энэ бол өдөр болгон талбай дээр гарч байгаа өдөр болгон бэлтгэлтэй гарч байгаа хүн яах ёстой вэ гэхээр бүх зүйлээ л өгөх ёстой л хэвгүй. Хожихын төлөө, бэлтгэлийг гоё болгохын төлөө. Тэгээд явж идэл угаасаа л ховь заяа гэдэг юм уу тэр зүйл чинь ингээд төшлөг гэж би бол итгэдэг. Тэгэхээр болох ёстой юм болдгоор болдог гэдэгт итгэдэг. Тэгэхээр ямар ч тэрэн дээр тийм тооцоо судлаа тоомоо бодох дээр би бол дургу талыг дасгалжуулагч нь. Тэгэхээр хамгийн сайнаар ажиллана, хамгийн сайнаар багийнхнаа пүүшлэн, тоглолт болгонд ялахыг хүснэ. Тэгээд эцсийн дүндээ ямар цэгт буух уу гэдэг юм одоо хүлээдэг ч юм уу тэр төрлийнх. Тэгэхээр яг тийм одоо тийм юм ярих амар дургу. Тэгтээ хэлчихлээ. Одоогийнх нь баг л хэлчихлээ. Би бол дараа л бол таамаг тавих дуртай. Угаасаа нөгөө спорт дээр ажиллаж байгаа хүн чинь аль баг яах вэ ийх үү гэл хүмүүс тийм юм хүсэж байгаа шүү дээ. Аль баг хідээр гарч байгаа. Энтэй тарах бол. За, FC үед л маш харамсалтай. 8-2 байгаа. Сүүлийн 5 тоглолт дараалал тавьчихсан. Одоо 8-7 амжилттай баг 4-5 руу унтчих шүү. 5 дээр нэг төвийн тоглогч, импорт тоглогч бэртэл авсан. Нэг төвийн тоглогч болоор гэрийн маш том харамсалтай үйл явдал болсон. Энэ бол төсөөлөөгүй, төлөвлөөгүй маш том хоёр том гарц.
гэмтэл бэртэл бол маш том гарц гэж ярьдаг бол ар гэрийн тэр үхэл хагцал гэдэг бол хамгийн том аюул. Энэ нэг бэртэл бол эдгэрээ гардаг бол тэр сэтгэл зүй асуудал бол маш том. Энэ Ипсбагийн фенүүд ч тэр тэ ойлголцсон би фен группүүдэд ерөнхийдөө байдаг. Хүмүүс ч гэсэн маш гоё эргээр хүлээж авч байгаад бол баяртай байгаа. Юу дарамтанд оруулаа шахааллаг хожил можил гэж бол бичиж байгаа комментууд бол хараагүй. За нэгт бол BCH Knights-ыг бол гараад ирчих болох гэж бодож байна. Магадгүй дахиад үлэрт нэг 3 4 хожигдох бах. Тэгэл гарч ирэх баг. За хоёрт бол хасын хөлгүүд гэдэг. Нэг харахад доор явж идэг, нэг харахад дээр явж идэг, нэг харахад төрүүлсэн байдаг гэдэг баг байна. 3 амжилттай байсан. За үлрэл ихтэй 3 амжилттай байгаад тэр нь нөгөө ESL-ийн тоглолтууд байсан учраас тиймэрхүү үр дагавар гарсан баг. Тэгээ 5 дараалаад хожоод. Тэгээ өнөөдөр 50-тай тоглох чинь те 8-3 амжилттай явж байгаа. Хоёрт бол хасын хөлгүүд гараад ирчих болов. За 3 дугаар байран дээр бол за FC-г тийшээ дэвшчих байх гэж харж байна. 3-аараа гарчих болов. За 4 дээр бол Эрдэнэт Miners багийг гараад ирчих болов гэж бодож байна. За 5 дээр Сэлэнг Боднос байх болов гэж бодож байна. 6-гаар Метал байх болов гэж харж байна. Метал одоо 6 9 амжилттай 8 дугаар байранд явж байгаа байх. Сүүл одоо 12 тоглолт үлдсэн байгаа. Сүүлийн 12 тоглолтын дээр 7-5 юм 8-4 гэхэд л баг 6 руу асуудалгүй 6-5 руу орж байгаа. Тэгэхээр таамаг юм чинь те 6 дээр 5 дээр Бодносыг хэлсэн байна. 5 дээр Боднос 6 дээр Метал 7 дээр Бродерсыг мартцсан явж байна. Мартаагүй. Маа дархан яаж байгаа юм бэ? Дархан 8 руу оруулчихж байгаа буу. 7 дээр цавхныг гэж бодож байна. За 8 дээр дархан. Тэгээд 9-10-ыг бол нөгөө 2 баг байна гэж харж байна. Гэтэ Монголиас дээр бол нэлийн том асуулт байгаа. Улирал эхлэхэд бол нэлийн за эхний 8 дээр плей-офф дээр байх болов гэж харж байсан. Гэтэ нээлтийн тоглолтод хоцсон 11 дараалаад хожигдсон. За 11 дараалаад хожигдсон тоглолтуудынх нь буруу санааг бол 7-оос 8 дээр нь Wesley Galloway хоёр нь ээлжлээд тоглоогүй. За уржигдрийн тоглолтын дээр хоёулаа ирсэн. За Металлаас цэлмгийг авсан, зөрүүлээд Металтайгаа тоглосон. Монголиас потенциал гарах шиг боллоо. Wesley оноо олтоор бүх импер тоглогчныг тэргүүлж байгаа 28 оноо. Ямар клач вэ гэдэг нь нь бол бүгдээ харсан баг Металд байхад нь. Ямар эвгүй тоглогч вэ гэдэг. Galloway-г ч гэсэн баг Монголиас гэсэн хүмүүсийн төрөгчөр бүгдээ мэднэ те. Олон улсын төвшөнд тоглодог. Тэгэхээр Монголиас бол магадгүй плей-офф руу гараад ирэхийг ч үгүйсэхгүй. Ийм л тамагтай. Гэхдээ одоо ийм байна л да. Одоо жишээл Ховд Шонхрууд гэдэг баг ерөөсө 3 ажил 2 ажлын зөрүүтэйгээр л дархнаас жишээлбэл 2 ажлын зөрүүтэйгээр 9 явж байгаа. 2 ажихад л дээшээ бүр 7 6 7 гэж гараад ирэхээр. 3 дугаар байрын баг 9 дугаар байрын багууд ч хоорондоо бүр 3-аас 8 ч бүгдээрээ 6 ажилт байгаа зү. Харин тийм. Тэгээд араас нэгж байгаа 2 багч ерөөсө 2 ажигд хожлээ л зөрүүтэй. Нэг 2 дараалал хожигдоход л нөгөөд нь 3 дараалал хожигдох. Нэг амар гоё сонирхолтой юм лээ зөө. За Монголын лиг улиралдаа хамгийн ихтэй 27 тоглож байгаа тийм. Энэ жил бод. Эхний юужээр нь 18. За тэгэнгүүт за хамгийн том одоо дэлхийн лиг жишээлбэл улиралд 82 тоглож байгаа. Өөрөөр хэлбэл тоглолтын тоо нэмэгдэх тусам тэр ерөөсө тоо худлаа ярих болчдөг байхгүй. Магадлалаараа. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр одоо Монголын лигийн тоо яг баг багаар ихсэж байгаа байрлалууд чухал. Тэнгүүд хамгийн гол ярьж байгаа юм нь юу гэхээр уртаа харж шийдвэр гаргаад улирлын төгсгөлөө харж шийдвэр гаргаад тэрний төлөө ихэндэн золиос хийгээд ингээд тоглосон жишээг та жишээл 2 жилийн өмнө мэднэ. Хасын үлгүүд бараг 6 илүү 5-аар гараад ингээд хожоод гараад ирстэй. Жишээ нь. Тэнгүүд энэгээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо Монголын бол хідэн бага хин яг ямар аргаар яаж тоглоод байна те тэргийг бол бас гадарлаа шүү дээ. Тэгэхээр юу гэдэг цөөн тоглолтод одоо тэр дээр гарчвал тэг нэгэн гэж хэлэх амар өөр учир дутагдaltaй л ч одоо 80 70 80 50 60 тоглолтог лиг дээр бол тэр ч бол ярихад бол амар зүгээр ихгүй. Яг одоогийн нөхцөлд болохоор тэр зэсмаа маш их юм өөрчлөлт хийж байгаа импортууд дасгалжуулагчид те ингээд маш их өөрчлөлт хийж байгаа тохиолдолд тэрийг бол харах бол хэцүү. Хамаг юм хизээ харагдаж эхэлдэг гэхээр
3 дугаар тойргийн таад сүүлийн 4-5 тоглолтуудыг л хараа. 3 дугаар тойргийн лиг дуусах үед хин гоё мүүдтэй байгаа, хин яг ойлголцсон юу их юм мэдээд байгаа. Тэр багууд плей-оффт гоё үздэг. Ерөөсөө. Тэгэхээр яг би яг нөгөө түрүүн дургу гэдэг байгаа шалтгаан нь ерөөсөө л тэр байхгүй. Улиралж явж идэг хикстама хийгээд ингэж тоглоно гэд арга барил юм олж идэг. Улирлын сүүлийн 4-5 тоглолтод л ерөн багуудыг анзаарахад мэдэгддэг. Тэгэл манайх тэрнтэй таарч магадгүй юм байна. Иймэрхүү юмаа тавтъя. Үгүй бол тэрнтэй таарах юм бол энэ юмаа тавтъя гэдэг юм руу ордог ер нь бол тасгалжуулагчд бол. Сүүлийн 4-5 тоглолтын дээр л ер нь өрсөлдөгчөө судлаад эхлэх нь шүү дээ. Нэг биш, нэг 2-3 багч. Тийм, 2 багч юм уу судлаад эхлэн ерөөхдөө бол. Өнгөрсөн тэр 13 багтай лиг урьдчилан жилийнх хаа тий. Багууд 20 тоглосон. 24 тоглосон. За нодон жил 27 тий. 27. Энэ жил 27. Тоглолтын нодон жилийн ингээд стендингийг харахаар за нэгт орсон баг 18-9 тэгэл 17 10 гэл явчихж байгаа байхгүй хамгийн их нь 18 хожилтой. Тэгээ плей-оффт орсон багуудаас хамгийн бага нь 13 хожилтой. Тэгэхээр 13-аас 18 хожлын хооронд л ер нь дигээс 8 дуурайг багууд шийдэж байгаа байхгүй. За энэ жилийн тухайд бол BCH Nice баг 11-1 гэхээр нэлээд хожил нь өндөр болоод хас хөлгүүд араас 8-3 гэхээр бусад багуудын хожиглын харьцаа нэлээд ойрхон плей-оффт гарч ирнэ. Хоорны тоглолтууд их шийднэ. Магадгүй нэг 2-3 баг баг ижил хожигдолтойч болно. Тэгэхээр аль нь альнтайгаа таарах нь бол хэвээр айгүй тийм хүнд. Ер нь дарааллуулахад ч гэсэн яг ингээд тоо бодоод үзэхээр нэг 14-өөс 16 хожилтой багууд л тэр 3-аас 8 дугаар баг руу ч гэсэн. Ийм л ойрхон тоглоно. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан гиз дүрх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдэрэй. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл. Энэ жилд гэхдээ муу баг гэж би ямар ч баяг олж харахгүй байна. Тийм. Тэгээ яг ингэ тоо харахаар Монголиансыг муу гэж хэлж эхлэр чадахгүй. Би бол Монголиансыг муу баг гэж юу? За. Зэч тэгж хэлж чадахгүй. Бүтэн бүрэлдэхүүнээр сая л тоглолоо шүү дээ. Тэгэхээр чи хэцүү байхгүй. Тэгэхээр энэ жилийн наалцсан энэ плей-оффс аим шиг юм болох вэ? Бурхан минь. Яг плей-оффын 8 баг амар алдсан тэр бол ойлгомжтой. Харин хин унах вэ те бүр ингээд 10 дугаар ярийн багч доотлыг руу унах гэдэг чинь тэр өрсөлдөөн бүр амар ширүүн болох байх. Тий. Энэ жилийн өрсөлдөөн бол бүр өмнөх жилүүдээс би яагаад энэ жилийг өмнөх жилүүдээс бүр ингэж амар юм лаг гоё болоод байна гэхлээр би өмнө энэ 100-ыг би харлаа. 100 босагс юмдээ мартагдчихдаг хөөе. Тэгэл нэг яг нэг юм олирол эхлэхийн өмнө энэ тэр тийч орсон байж тэгэл нэг мэддэг те. Тэр нь л тоглогчдын хоорондоо болдог байсан бол юу вэ энэ 100 чи сая бүр юу өстө бүр сагсаар амьсгаллаа шүү дээ. Тэр тийшээ орчлоо, энэ тийшээ орчлоо, энэ ингэчлээ. Солилцоо 8 хизээ нэг 100 лигийн талаар ингэж лиг дээр 100-аа мартагддаг. Энэ 100 бүр баг тоглолтоосоо илүү сонирхолтой 8-аад боллоо шүү дээ. Тэгэл тэрнээс ахуулаад ингээд ерөөсөв дандаа анхаарлын төвд явсаар агаал одоо хүртэл уламжлал анхаарлын төвд илүү орсоор л байна. Тийм учраас би зүгээр яг энэ жилийг бүр ялангуяа юм онцгой жил болж байна. Тэгээд ихтэй дандаа өсөлттэй байгаа юм л да. Ерөөс унахгүй. Бүр гэдэг шиг буудаж шүү дээ. Лигийн нэрвэнд. Драфтаас эхлээ лиг дуусал BCL бол тэгэл драфт бол баг наадмын амралтын нэг 10 хоног л намж юм байсан юм уу та тий. Бүгд угаадаг явагдсан. Тэгэл наадмын дараанаас эхлээл бүү юм болж гисэн. Одоо жишээлбэл тэр нэг баяр цагт ах жишээлбэл юу яаж байгаа штэ. Нөгөө нэг драфтын хүмүүсийг явуулчихгоотлаа. Энийг хүн болгонд ярьж байгаа учраас би ярьчихж байгаа шүү. Бүгд л мэдчихэж байгаа. Тэр драфтын хүмүүсийг явуулангуутлаа. За чи тэнд очиад нэг л жил тоглоорой. Заавал нэг л жилийн гэрээгээр араас нь хэдүүлээ хамтдаа байна шүү гэж нэг юм ярьсан гэж толгойтой болгон л ярьлаа штэ тий. Ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэл. Энэ яриа жишээлбэл манай лигийг угаасаа тойрч дайрч гарах хэрэгтэй байсан юм шиг байгаа нэ. Надад зүгээр тэг санагдаад байгаа. Энэ угаасаа л нэг юм заваан юм шүү дээ эн чинь те. Хин хинээсээ яаж санаа оролдох уу гээл. Тэгээ би тэрийг бол нэг тийм амар юм шудраг бос зүйл гэж нэг бол бодохгүй. Эзэн тэгин зэрэг тохиолдох байсан зүйл. Тэр нь тохиолдож байна. Энэ засагдах юм уу, засагдахгүй юм уу? Зөв юм уу, буруу юм уу би бол мэдэхгүй. Тэгэл нэг юм байдгал нэг манай лигийг дайраал өнгөрөх хэвээр драма юм болоо гэж хэлдэг шүү дээ. Уусаал драма л юм хэлээ шүү дээ тий. Миний найз хүртэл ингээл драматаа нэг драма сууж ийн.
бүх асуудал гараад тэгэл тэрний дагсан зохицуултууд нь гараа шийдэгдэж байгаа л та. Гүй саксофон гоё. Тэгэл гоё хөгжих үзэх хэвээр юм үзэл тий. Улам л одоо ингэдэж штэ. Тэр нь бол амар гоё. Тэгээ дээрэс нь бодит үр дүнгууд гараад штэ. Дэлхийн аварга дээр мөнгө авлаа. BCL дээр хүрэл медаль авлаа. Эмэгтэй шгшөөг би зэрэглэлд очиж 4-т орлоо. Дээрэс нь эмэгтэй баг Amazon-с жишээлбэл BCL-д ороод явж байна. Энэс илүү тэгээд сайхан зүйл гэж юу авах вэ тий? Бүртчөөний санал асуулга дээр шилдэг баг дээр 4 баг байгаа. Хөл бөмбөгийн Pelicans байгаа. Сагсан бөмбөг дээр усан шгшөөг эмэгтэй мөнгө медалийн амжилт дээр байгаа. Хасын хөлгүүд баг байгаа. Яста хэцүү. Гэхдээ яг шагналынхаа тий ранк гэж бодвол дэлхийн аваргын мөнгө окей ойлгомжтой л доо. Тэгэж бодож байна. Гэхдээ нэг жилд ийм гоё өрсөлдөөн гарч ирсэн тий багийн хувь спортууд бол зөндөө шүү. Олимпийн аварга болсон хүн, дэлхийн аваргатай болсон хүн шилдэг тамирчны төлөө өрсөлдөж байгаа. Энэ бол Монголд зөндөө байсан. Одоо энэ багийн спорт төр ингэж гоё гарч ирж байгаа даа. Гоё л харагдчихжээ. Гоё санагдаж. За ер нь хэдийдгийн ярих цаг өндөрлж явах шиг байна. Тэгээд сүүлд нь хэдүүлээ нэг хийж гоё шинэ прожект байгаа тий. Шинэ прожект өсгөл би буруу ярьж байна уу? Тэрний хадлаар мэдээлэл өгөөч. За бидний хүүхэд багтал байсан тий. Одоо дүүргийн аварга, хотын аварга гэдэг тэмцээнүүд болдог. Улаанбаатар хотын тэгээд дүүргүүдийн. За Улаанбаатар лиг гэдэг нэртэйгээр өнгөрсөн 14 жил зохион байгуулагдсан юм билээ. Нийслэлийн бие тамир спортын газрын дарга сарын засаг дарга дуудаж уулзаад энэ хүүхдийн спортыг яаж хөгжүүлэх үү гэд санаа нэлээ ярьсан. Тэгээд нэлээ олон уулзтууд болж байгаад төлөвлөлтүүд гарсан. Ер нь 7 сарын 25-наас хойш 3 сар гарan төлөвлөсөн. Та мөвтөр нэлийн сагсан бөмбөгийн дүрм журмууд чарлаа. Олон улсын одоо энэ хүүхдүүдийн лигүүдийг чарлаа. Америкийн, Солонгосын, Японы ч юм. Улиралдааны 30-аас 40 тоглолт юм байна багтаа тий. Тэгж лиг гэж ирдэг. Тэрэнд өрсөлдөөнүүд гарч ирдэг. Тэгээ бид нар яг тэр гэр хэлцэлээ ягаад 3 жилийн хугацаанд ер нь хүүхдийн лигийг яаж хөгжүүлж болох вэ гэд. Энд чинь нөгөө ерөнхий боловсролын сургуулиудын хоорондын дунд шууд тий. Өөр лигүүд бол зөндөл байгаа тий. Манай гол онцлогч сургуулаараа. Тэгээс судал төлөвлөж явж байгаас 11 сарын 15-нд эхэлчлээ. Одоо ингээд амралтын өдөр болох ингээд хүүхдүүд тэмцээн сагсан бөмбөг өлөвлөлийн төлөөлөл өрсөлдөж явж байгаа. За тэгээд энэ жилийн төлөвлөгөөнүүд төр нэлээд гоё юмнуудыг тусгасан байгаа. За шилдэг сурагч нарыгаа нөгөө олон улсын болон дотоодын тэтгэлэгт хамруулах ажил хийж чинь дотоодын сургуулиуд маань бас нэлээд нааштай авч хүлээж байгаа шилдэг сурагч нарт маань 4 жилийн 100% тэтгэлгүй санал болгож байна. Одоо бид нар Азийн, Япон, Солонгос орнуудыг судалцсан. Эхнээсээ гайгүй нааштай хариунууд аваад одоо нөгөө уулзалтын ажлуудаа бас төлөвлөө явж байна. Нөгөө мөрөөдөдлөхгүй юу? Америкийн хай скуулийн хүүхдүүд чинь ингээл тэтгэлэг аваал те нэг 10 сургуулаас сонгоол те нөгөө малгай тавьж байгаа л ингээд сонгодог шиг манай шилдэг одоо тамирчин сурагч нар ч маань ч гэсэн дотоодын лигүүдээс нөгөө сургуулиудаас ч юм уу гадны сургуулиудын тэтгэлийг сонгож суралцдаг ийм боломжуудыг нэг маш сайн хуулж байгаа л гэж бодож байгаа. Ер нь одоо Америкийн хай скул те Япон, Солонгосын хай скулүүдийн тэмцээнүүдийн уралдаануудыг форматуудыг маш сайн хуулаад Монголдо буулгах гал одоо яг лиг зарчмаар хагас лиг гэдэг байгаа маа бас бүтэн лиг гэж нэрлэж чадахгүй байгаа. Энэ жил бол хүүхдүүд маань нэг төрүүлтлээ нэг 15-аас 18 тоглох баг. Эх жилийн тухайд бол одоо энэ жил шилдэг 32 чалгарсан багуудын яг лиг болгоод нөгөө NC-ийн 1 2 3 дугаар дивишн гэдэг шиг Улаанбаатарын 1-р дивишн, 2-р дивишн, 3-р дивишн гэж салгаж 1-р дивишны багууд нь лиг зарчмаар яваа доош ундаг, доороос нь капар гарч ирж идэг. Тэгжиж нөгөө ялгаад байгаагийн шалтгаан нь болохоор 1-р лиг тоглохын тулд тухайн сургууль нь, тухайн дасгалжуулагч нар яг системтэй суурьтай хүүхдүүдийг бэлдэж идэг. Нэг мундаг 2 хүүхэдтэй байгаад нэг гин жил авраг авчиж идэг сургуульч байна. Эсвэл бүр ингэ системээрээ бэлдсэн үеийн үедээ одоо 5 дугаар сургуулийг бид нар хөл бөмбөг ярьдаг те 5 ямар ч үед хөл бөмбөгөөрөө улсдаа явж идэг шиг одоо Орос Монгол 2 одоо 11 дугаар сургууль 21 одоо 2 ч гэдэг юм энэ сургуулиуд ч болоороо сагсаар ингэ ялгарсан байж байна. Тэдэртээ өрсөлдөхийн тулд тэр системээрээ бэлддэг энэ тогтолцоог үүсгэхийн тулд тэр 1 2 3 дугаар дивишн гэж байд юм болов. Одоо NC дээр чинь Дүк их сургууль гэ NBA-гийн баг тоглогч нарыг бэлддэг тийм сургууль болсон байх чинь. Тэгэхээр тэр одоо форматуудыг нэлээд хуулаад лигийн зарчмаар хөгжүүлэх ажилдаа орцсон эхэлсэн явж байна. Тэгээ Санжаагийн нэг гойлог гуйж байгаа гэдэг шиг бид нар бас спонсоруудтай шууд танилцуулгаа хийгээл за бид нар ингээд гоё хүүхдүүдийнхэн тэмцээнийг ингэж маш гоё хөгжүүлээ явж байгаа шүү. Та нар манд дэмжээрэй гэл гуйлгаа гуйж байгаа.
Гэтэ компаниуд бол нэлээд нааштай эхнээсээ гоё орж ирж байна. Сургуулиуд маань орж ирж байна. Одоо олон улсын сургуулиуд тэтгэлээ өгөөд орж ирвэл бүр гоё л. За Улаанбаатар КП-д ер нь бол түүх бол нэлээ өрнсөн. Миний бол яг хуу цаад бүр гүн шилтгааны юу гэхээр нодлон бидэд Йордан руу 18 насны Аз аврагаар явсан. Тэрэн дээр жишээлбэл эхний тоглолт Австралитай тоглох 60 онд дуусч байгаа. За тэгээ бус догтой тоглоод. Гэтэл финал дээр Австрали Шинэ Зеланд тоглоход бас л 60 он болох. Финал шүү дээ. Манайх бол зоондоо 60 он. Тэнгүүд энүүгээр зүгээр бодоод байгаа юм нь юу вэ гэхээр тэр тоглогчдод яагаад байгаа ингээл бид нар ч мэдээж тэмцээн дуусаад коуч нартай бас нэг ойртол контакттай олчих гол үзэн шүү. Тэнгүүд цаанаа ингээ өгчөөд байгаа юм системүүд байгаа юм л. Тэр нь дэлхий дээр одоо хоёр том жишээ ярил л да. Европ жишээлбэл клуб суурьтай. Америк бол хай скул суурьтай. Одоо үндсэн тамирчид боловсрож байгаа газар гэсэн үг шүү. Гэхдээ юун дээр Америк жишээл хай скул суурьтай мөртлөө клубүүд байгаа. Европт клубүүд байгаар нь хай скул байгаа. Гэхдээ алийн илүү давмгаа болгоод илүү одоо явах юм бэ гэдгийг улс орон болгоо ингээд тогтолцоогоор шийддэг юм шүү. Тэнгүүд Монголын төвшөнд одоогор болохоор хамгийн том одоо багш нар коуч нар мэдэндээ одоо яг амхандаа бүгдээрээ сагсан дуртай гэл ингээл явж байгаа. Тэнгүүд маш олон ингээд бас клубүүд гарч ийн л та. Тэр нь ингээ хүүхдүүд сургалт өгөөд бас сайн гоё явж ийн тэ. Үүний хажуугаар сайнны хажуугаар саар хичээр одоо жишээл тэмцээнүүд болоод улсын аварга энэ дээр тэмцээн болохоор яагаад вэ гэхээр клуб бол Монголд одоо бол цөөнх. ЕБС бол олонхоо байхгүй. Элитийн логистик нь тавигдсан. Одоо Улаанбаатар жишээл 200 нэмэх сургууль байгаа. Зөвхөн Улаанбаатартай. Тэнгүүд юу үсэд энэ гэхээр нөгөө сургууль дээр сайн байгаа тоглогчдод клубд ирээд одоо тэр сургуулаас тэр 21-ээс тэр 33-аас тэр гээд би одоо клубын багш болох бүгд сайн хүүхдүүд нь одоо ирдэг ч юм уу те. Дээрээс нь заримын сайн болгоод одоо тоглуулж байгаа ч юм уу янз бүрийн юм байгаа шүү дээ. Тэнгүүд цөөн хідэн клубүүд нь улсын аврагт ороод бүх медаль одоо бүх энэ боломжуудыг аваад байна гэсэн яриа одоо бидний дасгалжуулагч нарын хүрээнд бол байгаа. Эхний асуудал нь. За тэнгүүд юу үсэж ийнө вэхээр нөгөө л хоёр том тогтолцооны одоо жишээл Монголд клубын дамгаалал ингэ яваад байна. Тэнгүүд одоо Улаанбаатар КП-ийн санаа нь бол алидийн байгаа сургуулиуд дээр нь одоо логистик нь тавигдсан биш. Тэрэн дээр нь суурлаа зөвхөн сургуулиасаа тоглолдог болгоё буюу сайнууд нь сайнны цаана ахаад хөгжих боломжтой маш олон хүүхэд байгаа. Илүү олон хүүхдэд хүрэх боломж нь өсчихөж байгаа байхгүй. Тэгээ надад бүр айгүй гоё сонирхолтой санагдаад гисэн нэг. Хоёр дахь зүйл нь сая энэ жил 16 насны Аз авраг Монголд боллоо те. Тэнгүүд Японоос ханаа ирсэн, Солонгосоос Чинзэрэг хоёр хүүхэд ирсэн. Тэр хоёроос жинхэнэ уудлаа да. Солонгост яаж явж ин Японд яадаг юм байна гэлтэглээ. Тэнгүүд жишээл Чинзэрэг гэж байгаа. Ер нь жилийн тоглолтоо бодоод байгаад нөхөрсөгч тэр албан ёсны тоглолтууд ерөнхийдөө бол нэг 50-аас 60 тоглолт хийгээд байгаа юм. Чинзэрэг жишээл 16 настай хүүхэд шүү дээ. Дунд ангиасаа эхлээд дунд ангийн тэр бүх юунууд жил болгон 50-аас 60 тоглолт хийгээд байгаа юм. За тэгээд би бодохгүй юм. За Монголд байгаа манай нөгөө аваргууд маань одоо хэдэн тоглолт хийгээд байгаа юм бэ гэд харахаар маш цөөхөн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр клубын тэмцээнүүд нь явагддаг. Дээрээс нь сургууль дээр ингээд тоглох ингээд боломжтой тэмцээнүүд нь явагддаг. Энэ маань нийлээд ядаж нэг хүүхэд одоо дунд ангийн хүүхэд жишээл улиралтаа нэг 40 тоглолт ч юм уу ядаж ихлэ 30 тоглолт ч юм уу 20 тоглолт хий л да. Тэгээд явах юм бол жинхэнэ манай доотлын суур хүүхдүүд маань гой хөгжөөд оюутны лиг, хөгжлийн лиг, дээд лиг, шигшээ огч гэдэг юм уу ингээд явхад хамгийн том одоо грассрут чинь доор байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бас тодорхой хэмжээнд тусалж болох юм байна. Тэгээд нэг юм дөрөм журам одоо багийн зохицуулалт. Дээрээс нь одоо манай сургуульд орж байгаа гадаад мэрэгчлэтнүүд гэж байгаа байхгүй. 16 нас хүртэл нь зооны хамгаалалт авахгүй. Америк, Европ бүгд тэгж байгаа юм байна. Тэгээд тэр дүрм Орос одоо ч гэсэн бас улсын аваргууд дээр зооны хамгаалалт авахгүй гэл ингээл талд амхандаа ингээл хүүхдүүдэд хөгжүүлчих гээл олон хүмүүс төрчих гээл зөв саксны сургачих гал тэгэл дээрэс нь коуч нартын сургалтууд ороод саксны нэг хилтэй болох гол ингээл тал бүрийн л ажил хийж ин л та. Тэгээд энэ маань өөрөө эргээд юу гэдیں саксан бөмбөг хөгжих одоо хамгийн суурч энэ хүүхдүүд шүү. Тэгэхээр одоо хүүхдүүд рүү хөгжихийн тулд багш нарын хөгжлийг анхаарах хэрэгтэй, дүрм журм нь гоё болох хэрэгтэй. Бүгдээрээ одоо тэр FIBA-гийн олон улсын стандартын юмнуудыг баг багаар суулгах хэрэгтэй. Тэрний бас нэг том зүйл нь хүүхдүүд жилд олон чанартай тоглолт хийх хэрэгтэй.
8 минут 4 үе цэвэр. Плей-офф руу орлоо 10 минут 4 үе цэвэр. 3 шүүгч байх ёстой бол 3 шүүгч байх ёстой. Медиа байх ёстой бол медиа байх ёстой. Зургийг авах ёстой бол зургийг авах ёстой. Бүх юм дагаад өгчөж байгаа. Тэр талаас аюудын Улаанбаатар кап бол миний хувьд бол үнэхээр гоё. Зүрх сэтгэл догтлоос айгүй гоё ажил байгаа. Амар дуртай. Хүүхдүүдийн нэрч амар гоё юм те. Хүүхдүүдийн бүр цангацсан байгаа байхгүй. Сургууль дээр нь очин заална пик. Сургуулаа дэмжиж ирнэ. Нөгөөх нь яг хоум гейм, нөгөөх нь одоо аялан тоглолч гэдэг юм. Ер нь бол айгүй гоё тэмцээн болж байгаа. Тийм байна те. Home away байна гэдэг чинь бас амар тасархай юм те. Энэ жилийн тухайд бол яг нөгөө бүтэн лиг гэж нэрлэж чадахгүй байгаа. Ер нь бол хагас лиг гэдэг. Нэршлэн маань бол Улаанбаатар капаар явж байгаа. Яг форматуудыг харахаар нөгөө хагас лигийн зарчмаар явж байгаа. Ирэх жилээс бүр гоё лигийн төвшөнд хөгжүүлнэ гэсэн зорилтуудаа тавьсан. 3 жилийн бүр ингээд төлөвлөгөө гаргацсан. Ирэх жилийнхаа форматуудыг ч зооцсон байгаа. Тэгэхээр яг нөгөө одоо энэ жилийн тухайд зарим багууд маань 7 хоногт нэг тоглоод 14 хоногт нэг тоглоод явж байна те. Сакс волейбол зэрэг явж байгаа учраас за энэ 7 хоногт баян зүрх дөрөв сакс тоглосон бол эх 7 хоногт волейболоо тоглоод ингээд сөүлжих маркер ч юм уу. Энд чинь нөгөө боловсон хүчний нэг дасгалжуулагчтай бол 7 хоног явж чадахгүй байх ч юм уу. Эсвэл нэг хэрэгтэй хөвгт 2 багтаа байх ч юм уу. Янз бүрийн асуудлууд энэ жил байна. Ирэх жилээс болохоор арай өөр зохицуултуудыг хийгээ явчих واخ. За энэ тэмцээнтэй холбоотойгоор маш олон хүмүүс дэмжлэг үзүүлж оролцож байгаа. Одоо би бүр тэр сургуулийн захирлуудаа бүр баярлж байгаа. Нийт энэ тэмцээн 11 сарын 15-наас 5 сарын 3-ны хүртэл 6 сарын хугацаанд бүх амралтын өдрүүдэд зохион байгуулагдана. За сурагчдын амралтаар одоо ингээд ханиа томоотой холбоотой баг дунд насаа хийж чадахгүй болчихлоо л да. Ахлах нас маань үргэлжлээ явна. Тэгэхээр энэ заал талбайгаар хэсгийн тоглолтуудын заал талбайгаар бол сургуулиуд маань бүрэн хангаж өгч байгаа. Нийслэлийн засаг даргын захирамж гарцсан. Өөрөөр хэлбэл 218 заал 72 өдөр байлгүй дээ тий. 72 өдөр 7 хоног 4 заал гэхээр 218 заалыг ингээд хүүхдүүдийн биеийн тамирч зориулаад ингээд чөлөөлж өгч байгаа. Энд дэр нийслэлийн биеийн тамир спортын газар, за дүүргүүдийн бүх 9 дүүргийн биеийн тамир спортын газрын дарга мэрэгчлэтнүүд бүгд оролцсон явж байна. За нийслэлийн цагдаагийн ерхий газар оролцож байгаа. Үеийнхийнх нь нэгнийгээ дээрлэхэж болохгүй тий. Аюулгүй байдлыг хангах зорилгоор оролцож байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар бас оролцсон явж байна. Нөгөө тэмцээн болгон дээр бэрхшээлгийн тал гарч байгаа бол тэнд эмчнэр сууж байна. За шөө марцсан хүмүүс байвал болох үү. За шүүгч нар мөр байна. За волейболын шүүгчээр манай мега шүүгчээр ахлуулсан шүүгч нар маань волейбол дээр ажиллаж байна. За манай санжаа сайн мэдэнтэй ганзоо манай шүтээсийн шүүгч. Сагсан бөмбөгийн маань шүүгчээр ерхий шүүгчээр хариуцсан явж байна. За тэгээд арт нь арын албан дээр бол одоо манай ийм спортын баг ажиллаж байна. За лигийн комиссараар бас манай таамын маань сагсан бөмбөг хариуцаад ингэж явж байна. Комиссараар ажиллаж байна тийм. Алдаа оноотой явж байгаа. Алдаа оноогоо бол бүтэн хүлээж авч байгаа. Санал гомдлуудыг бүгдийг нь авч байгаа. Аль болох нөгөө эхнээс нь гоё зэгцтэй болохгүй лигийг дүрм журамтай болголоо. Зохицуултын ажлуудыг бүгдийг нь хийлээ. Одоо нөгөө шагналыг хүртэл нээлттэй болохгүй журам дээрээ суугаад ингээд драфтууд болж байна. Тэтгэлэг өгөх гээд байгаа юм чи хин нэгний лоббигоор ч юм уу те. Одоо би ажлын хэсгийн ахлагчгийн гутаа би нэг хүүхдэд өгж болохгүй байхгүй юу? Таамын комиссар гээд энэ хүүхдэд тэтгэлэг өгч чинь муухай байхгүй юу? Одоо шагналын журам дээр жишээ нь яг нөгөө энэ биегийн форматыг ч юм уу барих гэдэг. 20% нь олон нийтийн санал асуулга. 30% нь шилдэг 32 багийн коуч нарын санал. Үлдсэн 50% нь ажлын хэсэг яг ийм стат, ийм үр дүнгээс дүүргийн аврах замаар амжилт үзүүлсэн, хотын аврах замаар амжилт үзүүлсэн хувь стат ямар байсан гэдэг ийм дөрвөн журмаар нээлттэйгээр бас шилдэгүүдээ шалгар болох бас бодолтой байгаад байна. За тэгээд гоё айгуу гоё юм хэрэгжүүлж байгаа юм. Тэг яг өмнөөхөө яг орж яхад бас том хэлжсэн л да. Ундрага амар чухал гээд. Одоо яг жинхэнэ ундрага бэлдэж байгаа юм шиг тий. Ундрага гоё зөв системд нь оруулаад явж байгаа. Та бүхэнд одоо амжилт хүсье да тий. Тэгээ гоё эцсийн үзээрээ тэгээд гоё боловсруулад тий. Илүү гоё болгоорой гэж хүсье да. Тэгээ хийж байгаа зүйлд нь амжилт хүсье. Тэгээд подкаст нөхөр өндөрлөж байна. Урлагийн мөнгө авч хүрэлцэн ирсэн зочдтой маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? За спорт гэдэг чинь өөрөө айгүй гоё тийм зөв энергитэй юмуд байдаг. За нийт масс маань бол ерөнхийдөө эерэг байдаг те. Нөгөө бүлийж идэг, ерөөсө бүх юм таалагддаг хүмүүс байдаг те. Тэр болгоны чинь тамирчид маань уншиж идэв шүү. Тэрнээсээ болоод асуудалд үүсдэгэ. Одоо сагсан бөмбөг үзэлт ихтэй байх тусмаа илүү их сошиал дээр хандлтууд явж байгаа. Та бүхэн маань
аль болох нөгөө хүний оронд ч юм уу ингээд тавиад те нөхцөл байдлыг уншиж юм бичээрээ. За тамирчид маань тэр нөгөө нэрээ нууцсан ч юм уу энэ фейк аккаунттай хүмүүсийг муулаад байгаа муухан юмнуудыг нэг тийм тоогоод хэрэггүй те. Яг тиймэрхүү комментүүд гэж байдаг. Яг юм яриад байна гэхээр нөгөө сэтгэл зүйтэй холбоотой тамирчдын асуудлууд маш их байдаг. Энэ нөгөө хүссэн хүсээгүй хүн энэ юуг бичиж үгээ харж яадаг те. Тэгэхээр спорт өөрөө эерэг юм. Тийм учраас бүгд аюугаа эерэг байцгаая. Хоцсон ч хожигдсон ч те босон болоогүй ч гэсэн бүгднтэй хамт бай. Шүүмжлэх гэдэг бол яг зөв өнцгөрөө зөв шүүмжил сурцгаая. Спорт өөр аюу гоё зөв шүү. За миний хувьд тэгэл англи ярьдаг нэг юм баг тоо. Одоо 100 хүүхэд 1000 хүүхэд байлаа гэж бодоход эднэрий ч нэг 3-5% нь л яг тэр спорттой ингээд яг тамирчин болоод явах угаасаа л тийм тоогоо боломж нь байгаа. Тийм учраас энэ дуртай спортоор дамжуулж бид нар үлдсэн тэр 90 хэдэн хувийг хэрхэн хүмүүжүүлж зөв төлөвшил олгож утасны хамаарлаас холдуулж зөв байлгах төвчээртэй байх. Бидний одоо сагсгээд агуу спортоор дамжуулаад энэ хүүхдүүдэд ямар гоё зүйлийг өгч болох юм те. Тэр зүйлсийн төлөө бол хүн болгон бол явах хэрэгтэй байх гэж хардаг. Тэгээд тамирчин болох нь болно. Гэхдээ тамирчны боллоо гэхэд үлдсэн хэдэн амьдрал хавгаа аваа явах хэмжээний боловсралтай, мэдлэгтэй, гоё харилцаатай, хүнийг хүндэлдэг, хүнтэй гоё минь тустай байдаг. Тэр зүйлийг сагсан бөмбөгөөс сураасаа гэж би бол хүсдэг. Тийм учраас энэ зүйлийг бид нар ингээд өгөхийн тулд дасгалжуулагчид, аргэр одоо багш нар энийг зохион байгуулж байгаа хүмүүс бид бүгдийн оролцоо ингээд маш их хэрэгтэй. Тэгээд дээрэс нь сагсчин хүүхдүүд боловсралтай, мэдлэгтэй, соёлтой тэгээд тамирчин болох нь болчтой. Үлдсэн нь ингээд маш сайн эдийн засагч, боловсрал, мэдлэгтэй тийм ундаг хүмүүс байгаасаа гэж би бол боддог. Сагсан сагсаа тоглог, үлдсэн хэд нь улс орныхоо төлөө хөгжил тэр юмдаа юмаа хийг. Дээрээс нь сайн аав ээж нар болоосай тийм зүйлсийг бол хамгийн их одоо зорж бодож явдаг, хаа явсан газраа мэдэж явдаг. Өстөр бол зөвхөн миний амьдрал ч юм уу одоо сайхан байлаа гэд миний хүүхдүүдтэй хин нэгний хүүхэд үерхэн суун гэр бүл болно юм. Тэгэхээр улс орны хэмжээнд ч юм уу ингээ найз нөхдөд хэмжээнд ингээ ер нь тэгжил хүмүүс хараасай гэж би бол байн гусдаг. Тамирчааг үлдсэн сайн аав ээж байгаас те. Тэгэхээр энэ спортоор дамжуулж бид нар маш их зүйлийг түгээж чаддээ шүү. Тэгээд андахын дүрэнд эерэг бай гэсэнтэй адилханаар хүнийг муулал муухайг нь хараад байх тусам тэгэл тэрлүүгээл явах юм бэл. Тэрний оронд тэрийг орхиод бидрийг гоё юм дээрээ фокуслаад лиг дээр ч гэсэн баг одоо үзэгчд нь бүх хүмүүс нэг гоё эерэг зөвийг уриалдаг те. Нэг ч гэсэн гоё лаасаагаад явдаг байгаасаа л гэж үзэж байна. За маш их баярлалаа. Тэгээд подкастын көр өндөрлөж байна. Powered by Айлын хөгжий гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээд өнөөдөр мад таамын хүрэлцэн ирсэн байлаа, мандах хүрэлцэн ирсэн байлаа. Тэгээд урилгын мөнгө авсан. Зочтой маш их баярлалаа. Өөртөө өсдөг хамгийн сайхан бүхнийг хүсье. Танай хамт болж их сайхан бүхнийг хүсье. Багт нь бас амжилтсан. За баярлалаа. Тэгж амжилт тулж магадгүй шүү. Магадгүй. За тэгээд подкаст нэр өндөрлөж хамтайсан та бүгдээ маш их баярлалаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг Сан Мигэл, XM Broker бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Zubroco-гийн Jin бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Avandra бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгааг дуулахад таатай байна. Ирэх дугаараар ирээд уулзцгаая. Баяртай. Powered by Airplane. Айлын хөгжий. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл, XM Broker, Zubroco